Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань аниулралын 33 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт шигшээ багуудын цугларалтайгаар холбоотойгоор лигийн тоглолтууд бүгдээрээ завсарласан. Бүх тоглогчид тус тусынхаа шигшээ багууд руу явж зарим нэг нь хөрсөг тоглолт хийлээ, зарим нэг нь дэлхийн аваргад ирэх 100 Америк, Мексик, Канадыг зорих эрхийн төлөө эх орныхон төлөө тэнцэцгэлээ. За эдгээр тоглолтуудын талаар ярилцахаар бид дөрөв цугласан. Бүгд нь орой мэндийг хүргэе. Орой мэндээ. За бид дэлхийн аваргын орчин шатны Европын бүсийн тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байгаа. Нэмээд нөхөрсөг тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байгаа. За ер нь бол тэгээд нэг өөрсдийнхөө шууд дамжуулсан тоглолтуудын хүрээнд. За тэгээд нэг төв хоорондын урьдчилан шат гэсэн юм байгаа. Тэр талаар хэдүүлээ ярих болно. Эхлээд Чех, Ирландын шигшээ багууд одоо хоорондоо таарсныг кино шиг камераар манай ивэ таймыг өгсөн байна. За Ирланд бол нэлээд хүнд ер нь дэлхийн аварга руу ингэж энэ хэмжээнд орж ирэх боломжгүй болсон явж байгаад эцсийн мөчөд бүтээсэн тий. Тэгээ одоо ингээд нэмэлт толт руу орох боломжоо өөрснөө бүтээсэн. За тэгээд Troy Parrott гэж энд торгуулийн цогцолж байгаа нөхөр. Яг тэр одоо ижидийг бүтээдэг нөхөр чинь бол Troy Parrott шүү дээ тий. Энэ одоо тойтгсон нэр үү тий? Тий одоо тийм л хаштай тий. Troy тот. Тэгээд Чех бол угаасаа хэсэгтээ хоёрт яваад лээс энэ нэмэлт тоглолтод орох нь ер нь тодорхой л яваадсан технээсээ. Детальч юу Ирланд чинь ингээ эхний 20 минут 2 гол хийцэн. Тэгсэн. Тэгээ 2 тэг болоод дахиад гайхамшигыг бүтээх нүдээ. Тий. Тийм. Коварч бүр өөрийнхөө хаалганд болдоо. Тэгсэн чинь Патрик Шик за тэгээд тоглолтын төгсгөлд манай Улрантны Кречиг болдоо. За тэгээд ялагчийг торгуулийн цогцолтоор шийдэх болсон. Ирланд азгүй юм тий. Эндээ ямар cinematic тайм бэ тий. Тийм үстэй. Өөрийн 3 дахь цогцолтыг нь Чехээс алдсан шүү дээ. Тэгэхээр Ирландаас 2 цогцолт дараалал алдсан. Яагаад азгүй ингэж байгаа гэхээр 2 дэгээр хожиж эхлүүлээд тэгээ буцаагаад эцэст нь ингээ мултраад уусгаар л азгүй гэдэг юм л тий. Тэрнээс угаасаа 0-0 байж байгаа пенальт зогсон бол одоо тий. Юу гэдэг гэж ярих вэ? За ингээд торгуулийн цогцолтоор 4-3 харьцаатай Чех дараагийн шалгарсан. Чех чи ер нь сүүлд том тэмцээнд орсон нь бодохоор яг нэг 21 онд болдог еврогоор нэг орсон байгаа юм. Сая Европоор орсон. Сая еврогоор орсон санагдаад байна. Тий орсон. Тэгээд Европын аваргатаа бол нэг орчоод байгаа юм. Дэлхийн аваргад орсныг бодсон чинь байдгүй. 6 онд орсон баг шүү. 6 яваад байлаа гэсэн чинь 2006 4 оны Европын аваргаар Германыг хожиж хэсгээсээ гарч энтер байсан тий. Яг тэр үе чинь бол Росицки, Милан Барош, одоо Ян Колер гэх одоо дэлхийд том багуудад тоглодог тоглогч нар байсан тий. Тэгээд одоо бол Шикээс өөр том нэрнүүд ер нэгцгөө хүн тий. Бид нар яг Премьер лиг үздэг болохоор л хэнийг мэдээд байгаа болохоос. Кречи нөгөө хэний Вест Хэмийн Сувчек энтрийг мэдээд байгаа болохоос Сувчек чинь багийн ахлагчийн тууцаа өгсөн. Улрантны Кречи багийн ахлагч нь болоод сонирхолтой нэг үл энэ Кречи чинь Улрантанд ирсэн хамгийн анхны Чех тоглогч болсон шүү дээ. Сонирхолтой бас түүхэнд их анхны Чех тоглогч. Тэгээд Сувчекийг дагаад Вест Хэм рүү бас нэг өөр Чехүүд Владимир Цуфалч одоо Хофнхаймд байгаа хаа. Германд байгаа. Тий. Гэтэ Цуфалч одоо дуудтай болсон л да. Болсон баха. Тэгээд тэр үе чи хаалгач нь Петр Чех мэх гэдэг ер нь 2003 4 5 6 оны үед угаасаа ер нь хүчрэх байсан тий. Чехийг тэр 4 онд юунд хожигдчихдаг лээ хагас шигшээд. Айгүй хүчтэй хэсгээ тэргүүлж гарч ирэл тэгэл грек ш. Грек тий. Чех ч бол тэр үед бол яг багийн үндсэн алчууд байгаагүй шүү дээ. Чех уу? Байгаагүй хуу. Тий. Недвед чинь байсан уу? Байсан биз дээ. Байсан. Недвед ч одоо Ювентусын одоо багийн ахлагч. Росицки Арсеналын одоо ер нь баг 3 толгойных нь нэг үсттэй тий. Талбайн төвд байж байгаа ер нь багийн 3 дахь ахлагч баг шүү тий. Тийм айгүй хүчтэй байсан шүү дээ. Чехийн өмсгөл надад айгүй таалагддаг гэсэн шүү дээ. Яг нь улаан өнгөн үү? Тий. Нэг гоё өмсгөл. Улаан сэнхэр. Тэгээд Чех тэр жил хагас гişэд Грект хожигдоод бас нөгөө Харистайс мөрөгчдөг ч юм. Тэгээд Чех бол тэр жил ер нь бол баг финал руу гарна
төрүүлж ирсэн амар хүчтэй л хүчтэй бүрэлдэхүүн байсан. Милан Барош чинь Ливерпулийн 2 дахь товтлогч. Тэ ер нь бол Чех гэснээс нэ Чехийн 17 дэх насны шгшээ өгч байгаа Монгол хөх тоглож байгаа юм шүү дээ. Тийм тэгээ сая 17 дэх насны Европын авраг үтсэн шүү дээ болоод байгаа маш. Тэрэнд ямар тааш тоглож сая сэлгээгээр орж ирээд 2 дугаар сэлгээгээр орж ирээд айгүй сайн тоглож чинь. Тэгээд Чехэд ер нь гэр нь байдаг хөх юм уу? Тийм ер нь Чехд өссөн хөх юм шиг үлээ. Яг Монголд бол төрсөн. Тийм тэгээд Монголд ер нь бас багадаа нэлээд бага сүүлэн хөх тоглож байгаа. Чех руу гараа авцсан. Тэндээ бол гэрүүлээр амьдарч байгаа хөх юм л. Тэгээд ер нь Росицкийн интерес бас айгүй том үнэлгээ авсан хөх гэж хэлээ шүү. Магтаал ер нь томчуудаас авсан. Тэгээд бас Европын одоо A зэрэглийн ч биш юм аа гэж яаж ер нь B зэрэглийн клубт бол тоглох потенциал бол одоогоор бүрэн байна л гэж хэлсэн. Ер нь ингээд ахын те нэг манай нэг одоо Европоор Герман, Англи, Ирланд одоо юу гэдэг Бельги, Нидерланд, Испани, Францаар ингээл монголчууд зөндөө амьдарч гэр бүлээр очсон. Тэгэнгүүт тэр одоо олон жил болж байгаа айлуудын ер нь ингээд сургын сонсохоор ингээд дам хальтмал сонсохоор хүүхдүүд нь ерөөсөө дандаа хөлбөмбөгийн секцэнд явдаг л их юм. Европ ер нь тийм баг. Жишээ нь Америкт байж байгаа айлын хантай ингээд юм ярихлаар манай хүүхд усан цэлэлтийнхаа дугууланд явж байгаа л хин. Ер нь бол Америк бол голцуул усан цэлэлт л хин тий. Ер нь заавал ер нь баг хүүхд болгон тийм их усан цэлэлтийн курс одоо дугуулан байдаг юм шиг байгаа. Тэрэн шиг Европод бол ерөөсөө гараал өгөө гэхээр хөлбөмбөгийн талбай нөгөө нэг юм юунууд байгаад байдаг. Нөгөө багууд айгүй олон баг байдаг. Тэр болгоны баг болгоны хүүхдийн нөгөө нэг юу байгаад байдаг. Хүүхдээ өгчөд ерөөсөө дугуулын секц нь ерөөсөө битүү байгаад байна л да тий. Тэнгүүд хүүхдээ айл болох нэг хөдөлгөөнтэй байх гал гарахлаар хөлбөмбөгийн секц байгаад байдаг. Тэгэхээр ч л ерөөсөө бүгд хөлбөмбөг чинь болоод байна тий. Одоо ч тэгээд энэ Чехтийн хүүхд байна. За Испанд нэг Вириалын академид Самуэль Батчулуун гэдэг нэг хаалгач хүүхэд байна. Ингээд ер нь нийтийн ингээл авьяаснууд бол байгаа л байна. Тэр үеэр яг Монголын гişээ тэгээд Монголын хөлбөмбөг тогоон дотор өөрсдөө уучраа болоод гişээг нь одоо гоё амбицтай байж чадхал юм бол тэгээд энэ хүүхдүүд чинь үндсэн гişээг Монголын гişээгээр сонгох боломж байгаа даа. Тийм тэгээд нөгөө нэг ер нь ингээд аав ээж нь Оросд амьдарч айлч гисэн хэдийгээр хөлбөмбөгч болоогүй ч гэсэн Оросд өссөн хүүхэд багада Спартакийн хүүхдийн актемд байсан ч тэл гэдгийг юм л ер нь бүгд л тэгж ярьдаг. Масрах актем асрах юу байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө хичээлээс газар дугуулan гэхлээр хөлбөмбөгийн л тийм секц яваад байгаа байхгүй. Хаасаагүй. Германд байгаа одоо айлуудын хүүхдүүд ерөөсөө хөлбөмбөгийн секцээр дамжаагүй хүүхдэр нь ховор юм шиг байна. Хөлбөмбөгч болоогүй ч гэсэн. Зүгээр одоо би нэг жоохон чирэг фит байлгах гад баг хөлбөмбөгийн курст явчихсан юм шиг байна. Бас нэг хамт олонтой тийм багийн спорт хүмүүс тийм. Тэгээд нөгөө сургуулийнх нь авраг мавраг гэдэг бүр айхтар юм болт юм биш хөлбөмбөгийн. Тэ багангидаа одоо нөгөө анги мангаа заавал хожих тэгэл ерөөсөө нэг тийм юм бий болгочдөг те дотор нь. Тэгээд ангийнхаа шгшээд ер нь одоо хаана аль байралдаг болох юм бэ хэлт юм шүү. Нэгдүгээр ангид. Одоо Тэмүүлэн чи яг тэр замаар л явсан. Тэгсэн үү? Чи хаана 24 дэх сургуулийн. Би одоо Герман гэж байгаа. Англи ажилласан шүү дээ. Хаач ажилласан. Англид очиад. Ер нь тэгээд яг хөлбөмбөг гэдэг өөрөө бид нар бас ягаад энэ спорт дуртай байдаг чинь. Гэтэ манай Монголд бол хөлбөмбөгийн клуб эсэргээр одоо яг хэлэх гээд байгаа нь хөлбөмбөгийн клуб Монголд тийм их хэлбэг биш байгаад. Тий. Хаана байгаа нь мэддэхгүй байна. Тэ? Тийм байгаас тэ. Барсагийн актем гэдэг нэг заараа одоо энэ тэнд одоо ингээд яваад байна. Одоо нөгөө нэг манай нөгөө юуны 5-7 юуны ажиллаж байсан нөгөө дэд сайд байсан гамбаа. Тэ? Чиний чамтай холбогдно гэсэн. За тэгсэн. Тэгээд тэр юуны хатлаар айгүйх ярина гэсэн. Тэгээд юунууд нь одоо инх тайвныг үр давхаар ингээл зарууд нь харагдаад байна. Гэтэ хаана угаан бүүмэд. Хизээ яаж очиж уулзах юм, яаж бүртгүүлэх юм, хэдийгээр хичээлийнх нь одоо талбаанууд хаана угаан бүүмэд. Хүүхдээ дэрэнд өгье гэсэн хүүхд айгүйх байна. Дэрэн битүү зайгүүлгэн. Тэ? Бүх насанд дүүрцэн байдгэлгэн. Тэгээд ерөөсөө Монголд хөлбөмбөг хөгжих боломж нь ер нь жоохон хомс байгаа юм шүү. Хуучин сургуулиудын багш нар өөрсдөө бор зүрхээр тэгдэг өстэй. Тэгээ одоо 5 дугаар сургууль бол оргил ах бол тийм үстэй. 5 дугаар сургууль дээрээ мөн адил. 6 дугаар сургууль мөн адил. 24 ч одоо тэгээ мөн адил. Одоо хэдэн хөлбөмбөг дуртай биеийн тамирын багш нарын ачаар бас ингээд нэг юм явсан байна. Тэгээ тэр үед ч бас сургуулиуд ч хардаа хөлбөмбөгийн талбайтай байдаг байсан л та. Шорон талбайтай тий. Хоёр хаалгатай. Одоо дандаа тэр нөгөө хөлбөмбөгийн талбай дээр нь байшин барьчихад байгаа шүү дээ. Орон сууц ч юм уу юу ч юм. За өстө сайхан хадварлаа тий. Гоё юу чи. Гоёсан.
Тэмцээнүүд ч гоё зохион байгуулалттай байсан. Идэвхтэй ч байж. Тэр үед дүүлэн 2020 гэж бодохоор ямар хол юм бэ 2020 он нэрэл дэлхийн аврагт орчих юм болов гэж бодож тэр заалан тоглодог байлаа. Тэсээ чи одоо 26 болцсон. Дэлхийн авраг байтгаа юу. Одоо Азийн аврагтаа орчих. Одоо юу дүүлэн 2020 Монголын хөлбөмбөгийн дээд лиг нь одоо баг байгаа мó байхгүй юм мэддэг болчихсон шүү. Тэ? Төрүүлсэн баг мөнгө авч таагуулгын ажилласан шүүгчнэр мөнгө авч таагуулгын одоо энэ жилийн одоо тэмцээний зохиогдох ч юм уу гүү ч юм уу гэлээж. Багууд нь тарцсан. За одоо бүр одоо яах гэж шүү. Ярих нь зүг бохоо гэхдээ бид. Тий, футбол ток юм чинь тий. Гадных нэг л яриад байдаг. Манай Монгол бол эмгэнэлтэй биш. Хэцүү байна. Тэмүүл чин дүүлэний авраг. Авраг хэд удаа? Юу лээ? Яг нэг удаа авраг авсан баха. Тэгээд Мэргэн бооч. Гэхдээ яг мэрэн бууч боллоог байх гэж бодож байна. Гэхдээ ер нь бол нийлээд дээгүүр явж байсан. Тэгээд 3 ер нь бол 3 4 удаа бараг 4 5 ч л финалд бол аягүй их гарч ирсэн. Тэгээд мөнгөн медаль их байтай та. 3 гинөө 4 мөнгөн медаль. Тэр чинь сүүл рүү нөгөө нэг улс хотын авраг гэж болоо дараа нь улсын авраг гэж дүүлээд болдог байсан. Тэгээд тэр чинь нэг жил ихэд хотод нь финалдаад улсад нь финалж исэн жишээ. Тэгээд нэг 3 4 мөнгөд нэг алтал байх. Энэ финалд. Тэгээд дүүлэн 2020 гээл нэрэл он ямар хол дэлхийн авраг байна. Одоо 2030 боллоо шүү дээ. Юу 30 одоо айрхан болчихлоо шүү дээ. За гэд ярьсан чинь нэрээ урагшаа яриад байсан чинь ярих юм зөндөө болдох юм байна уу? Чехийн шгшээ 2006 онд дэлхийн аврагт орсон. Тэгээд харин Чехийн шгшээ сүүлийн үеийн форум үзүүлэлтийг хэлдүүлээ харцгаая. Чехийн шгшээ баг талбайдаа одоо юу яана? Тоглоно. Дани шгшээгийн эсрэг талбайдаа финалийн тоглолтыг буюу энэ хоёрын хоцсон шууд дэлхийн авраг руу явна. Тэгсэн талбайдаа Чехийн шгшээ ерөөсө хожигдохгүй байгаа юм байна. 17 тоглолтоос 13 хожоод 4 тэнцсээр хожигдлгүй гараад ирсэн. Энэ 17 тоглолтоос 8-д нь хаалга хураа манай гараад ирсэн. Тэгэхээр л дайнд айгүй хэцүү болчих. Тийм байна. Саяны тоглолтууд ч болохоор дундын талбайд л. Саяны бас Чехийн талбай. Одоо ерөөсө урдаа бичигдсэн багийнхан талбайд л галзуу ганц тоглоно гэдэг формат явуулсан. Энэ чинь нөгөө нэг зөвхөн гадагшаа гарч тоглож байгаа тоглогчдоос гадна Чех чи өөрөө 2-3 том багтай баг. Тий. Спарта, Праг, Прагийн 2 том баг. Виктория Плзен. Плзен гэдэг энэ 3 том багтай баг тий. Тэгэд энэ сонирхолтой талбайдаа ийм үзүүлэлттэй ч гэсэн дасгалжуулагч энэ чинь сүүлийн ингээд өнгөрсөн 12 дугаар сард солилцсон шүү дээ. Мирослав Кубек гэдэг. Тийм. Тэр дасгалжуулагч өөрөө өмнө нь Виктория Плзен тэр тоглодог байсан. Тэгэд Плзенийг авраг одоо Чехийн авраг болгосон энэ дасгалжуулагч сонирхолтой гэх юм бол өөрөө хаалгачаар тоглодог гэсэн. Ер нь хаалгачаар дасгалжуулагч болсон түүх айгүй ховор штэ. Тэгээд хаалгачаар жаа дасгалжуулагч болсон. Тэгээд яг хоо тэр клубүүдийн төвшөнд Чехт бол амжилт гаргаад одоо Шгшээ 12 дугаар сараас хойш өдөрт тоглоо. Сая баг анхны тоглолт нь санагдаж байна. Тэгээд анхны тоглолтоор хожоод гараад ирсэн. Тэгээд хүлээлт нь айгүй өндөр байгаа. Гэхдээ одоо Nations League-ийн тоглолтууд бол яг энэ дасгалжуулагч өдөрлөдөр явна. Тэгээд дэлхийн аврагт оруулах юм бол энэ дасгалжуулагч бүр одоо замнал нь нэлээд дэшээ гэж ахих боломж байгаа байхгүй. Патрик Шик энэ тоглолт дээр бас Патрик Шик ер нь энэ үлрэл Ливерпулсэнд пенальтаас нэлээд олон гол хийсэн байна тий. Бараг нийт голынхаа бараг нэг 60-70% туруулан цогцолтоос байнга л пенальт зогсож байгаа. Энэ тоглолтын дээр ч гэсэн пенальт бол алдалгүй гол оруулаад Чехийн төлөө ингээд 11 гараанд орсон тоглолтод 7 голыг оруулсан амжилттай явж байна. За Ирланд нөгөө талаас 2002 оноос хойш дэлхийн аврагт ерөөсөөр орж чадахгүй яваад байна. 10 онд орхоо шахсан нэг ингэсэн тал байдаг. Тэгсэн. Тэгээ 12 оны Европын аврагаар орсон тий. Ганц Испанд бүр арай л дэндүү илэрхүүлээд ултарсан. За тэгээд ер нь бол нэлээд удаан дэлхийн авраг үндэстэн хоёр баг хоорондоо тоглоод за 2000 Чех дараагийн шалгарсан. За одоо харин Итали руу яриагаа шилжүүлцгээе. Итали Умард Ирланд шгшээ багууд хагас шгшээ таарсан. За Бергамо. За 3 харин том тэмцээн. Италийн суглаа моглаа их аятайхан таарсан. Айгүй гоё таарсан. Шинэ Дайнмантай таарсан бол яах? Тийм шүү дээ. Турктэй таарсан бол яах? Тэ? Гаттузо дасгалжуулагч. Эхний Умард Ирланд гэдэг тэгээ бүр одоо саяын Ирландаасаа жижигхэн одоо Белфаст гэдэг хоттой байна тий. Нэг жижиг хэсэг шүү дээ Английн тий. хөлбөмбөгийн хөгжлөн ч нөгөө Ирландаас Баг тий. Тэгээд нийт хөлбөмбөгчдийн тооч цөөн тийм улстай таарч байна. Гэтэ Умард Ирланд
Яалчгүй нөгөө Их Британий аралчин өөрөө хөлбөмбөгийн орон юм болохоор Умард Ирландын олон хөлбөмбөгчд байгаа л да тий. Зян дээр Тонали шийдэмгийн Ер нь би чадахгүй яваа л байсан энэ тий. Энэ тоглолтын дээр өстэй харин их өөр тоглосон шүү дээ. За ер нь гэхдээ энэ зөвхөлтэй яг ингэж таараагүй бол цаашаа хэд минут хүртэл 0-0-оор явах байсан. Харин би яг ихний хасаг үтсэн чинь Тэнцвүүхэн байгаа чинь. айгүй эвгүй байгаад байсан. Гээл дотроо бодчихлаа. Ер нь боломж гаргаж яг гой боломж гаргаж ирж чадахгүй. Энэ амар тоглосон. Тийм манай хүн харин ийм гол сайхан хийсэн. Moise Kean. Өстой хэрэгтэй үед хийлээ. Энэ дамжуулт Тоналиг энэ дамжуулт. Гой буулгаад за энэ дээр хамгаалагч тэгээд багаж ханараад болчихж байгаа. Кин ер нь өмнөх юунда айгүй хүчлээд байсан юм байна. Айгүй хүчлээд байсан. Хүчтэй цөм зөх гол тий. Энэ дээр айгүй өвтэй хий болцсон. Итали ялцшгүй одоо довтлооны асуудалтай гэдэг л харагдаж байна л да. Яг том тэмцээнд дэлхийн аврах ч юм уу те дээш өрсөлдөг гэвэл одоо Кин Ретеги гэж гарч иж байгаа шүү дээ тоглолтод. Тэгэл одоо 3-5-2-оор тоглол зүүнд нь Димарко довтлоо дэмжиж орж ирээл тэгж байгаа ч гэсэн яг гүйцэтгэж. Аталантагийн нөгөө довтлагч манай байгаа шүү дээ. Скамака байж болж чинь эсвэл бүр залуучууд Спозито Сэлгээр Пио Спозито бол залуу. залуу. Тэгээ ер нь дэлхийн арга дээр бол бас цөөнгөө минут гарч л таарах байх. Тэгээд ер нь яг эцсийн сонголт нь Moise-ийн хин хоёр л юм бэлээ. Ретегийн хоёр л юм бэлээ. Тэгэхээр харин том довтлагч бас хэцүү байна. Тий аягүй хэцүү байх. Харин тий. Одоо Италийн жигшээ авъя гэдэг. Ер нь одоо ингээд энэ нэмэлт цаг руу бишээ нэмэлт тоглолт руу орсон явж байгаа нь бол гол хийж чадахгүй байсны л үр дүн шүү дээ. Тэрнээс нэг тийм амар олон гол алдаад байсан юм бол хэцүү л байхгүй шүү дээ. Донорома хаалган дээр те хамгаалагчд нь юу вэ? Бас гайгүй те. Тэг ер нь Герман ч гэсэн бас товтлогч хэцүү юм бэлээ. Тий одоо Хаварцыгаа гаргацсан л явж илээ. Тэр хэдүүл тусад нь ярина. Юун дээр Италийн шгшээч юу юм бэ? Moise-ийн талаар ярих хэрэгтэй. Moise-ийн яг хуу сүүлийн 5 тоглолт дараалал шгшээ багийн төлөө гол оруулсан үзэлтэд явж байна. Гэхдээ Эстон 2 байж байгаа юм доо. Израиль нэг байж байгаа. Сая Умард Ирланд. Том нэр гэвэл Герман байж байна. Германтай 3-3 харьцаатай тэмцгээд 2 гол хийсэн. Ер нь суглаач юм уу эсвэл бурхан тэнгэр ч юм уу Италиг дэлхийн аврал руу оруулах гээд их дэмжсэн байгаа биз? Дэмцэн. Одоо Эстонтой Израильтай таарахаас илүү яах? Умард Ирланд тий. Одоо тэгээд Босни Герцеговин гэдэг байж байгаа. Тий? Тий. Эден Жеко ба түүний хөттэй байж байгаа. За тэгээд 1900 нэрээ сони марлаа. Италийн шгшээ багийн төлөө 5 тоглолт дараалан гол оруулсан тоглогч Moise-ээс өмнө 1990 оны Салваторе Скилач Алдарт. нөгөө нэг ганц дэлхийн аврал дээр шууд 6 гол оруулж байгаа. Тийм шүү дээ. 90 оны дэлхийн аврал дээр ерөөсөө Шууд 6 гол оруулсан. тэр Скилачигаас хойш 5 байхгүй мó тийм. байхгүй. Урагшаа Россил гэж байгаа. Тэгээ Пауло Росси 82 оны. Тий. 5 тоглолт дараалан гол хийсэн Итали тоглогч ерөөсөө байд. Тэрнээс хоош ихэр ч одоо ялч нэг Гэхдээ аюул тоглогчны үе. Тий олон тоглогчны үе баг. Тий. Харин тийм. Тэр ч хуваагаад явчихсан шүү дээ. Биберо Бажо Мажо гэдэг одоо Тэгэл. тэгэл одоо Ди Натали Матали ч боломж байгаагүй шүү дээ дөрөвгөө. Якинта Макинта ч ямар ч боломжгүй л байжсэн. Тэ? Альберто Жилардино энэ төргээд Балотели орж ирээл. Балотели ч ёстой ямар ч хөнгүү тоглогч байна. Балотели орж хөнгүү ирээл. тэгээд 12 оны Европ Тэрнээс хойш ер нь Италийн довтлагчид айгүй цөөрцсөн юм шүү те. Балотели гээл Гэхдээ тэгээд нөгөө манай Иммобиле өнөөдрийг хүртэл Иммобиле л явсан. явж байгаа тийм. Сталт гэсэн. Тэг яг Иммобилетэй байхдаа нэг удаа Европ явар болчихж байгаа. Болсон. Тэнд гэхдээ ер нь бол довтлогчгээс л дандаа хасууд нэг гол зураг төрүүлсэн шүү. Тэгсэн. Кьеза. Тий Кеза Инсини гэдэг чинь амар сан тоглосон шүү дээ. За Итали ингэсэн хоцсон Moise-ийн ингээд 5 тоглолтод 7 гол оруулж ямар ч байсан шгшээ багийн төлөө бол хийх ёстой юм аа яг энэ тоглолтууд дээр чухал цаг үеэр дээр хийсээр байна. Түүний эсрэг тоглох багийг шалгаруулахаар Уэльс болон Босни Герцеговин хоорондоо таарч тоглосон. За ер нь бол ойролцоо гэж хэлж болох хоёр баг. За гэхдээ нөгөө нэг олон танигдсан нэр форум форум жоох олон танигдсан нэрийг харах юм бол
Уэлс нь арай илүү. Боснид одоо Жекотогоо л үзээд Уэлс одоо тэгээд ер нь яг 3 л дунд зэргийн хоттой юм байл шүү дээ. Кардиф, Сванси нөгөөх нь юу гэлээ. 3 хоттой тэр 3 хотын багууд нь дандаа доод лиг тоглож байгаа. Дээд лиг рүү гарч ирээгүй байгаа тий. Тэг яг энэ чинь Уэлс гэхлээр бид нэр Гарет Бейлийг л дурсна. Дэлхийн одоо топ зэргийн хөлбөмбөгч юм. Энэ газараас төрөн гарсан байлаа. Тэр нь Бейлиг байх хугацаанд бол ер нь том тэмцээнд цөөнг орсон шүү тий. Дэлхийн аварга Европын аваргад орсон. Одоо тэгээд дахиж Бэйл шиг тамирчин Уэлсээс төрөөч өгөөч. Хэцүү л дээ. Одоо яг энэ бүрэлдэхүүнийг харахад бас тийм муу бол биш. Айгүй яг Боснитойгоо үзүүл үзчихээ. Тийм Боснигоо уг наваа залуул залчгаар байхгүй. Одоо тэр Ампаду байна, Лидсийн багийн ахлагч. Тэгээд нөгөө Бреннан Джонсон энэ төр байгаа шүү дээ. Даниэл Джеймс байгаа. Харри Вилсон байгаа. Харри Вилсон байгаа. Пулхэмийн Харри Вилсон. Тий. Нөгөө Борнмотын Брукс байгаа. Нико Уильямс, Ноттингемийн. Ер нь Премьер лигийн тоглогчид ихтэй байхгүй. Тэгэхээр л бас болдгоо дээ. За тэгээд Боснигийн тоглогч чинь Италийн 2 дугаар лигээр бас дүүрэн байгаа шүү. Германд бас зөндөө байх. Тий. Герман зөндөө байна. 1-1 харьцаад үндсэн цаг тэнцээд тургуулийн цохилтоор Босны 4-2 харьцаатай хожсон. За энэ дундаас тоглолтын 86 дахь минутанд хожигдож явсан тоглолтод Эден Жеко болонгийн цохилтоос мөргөж гол оруулсан. За Эден Жекогийн хувьд сүүлийн шгшээ багийнхаа төлөө 7 тоглолтын дотор 6 голыг оруулж чадсан. Сан Мариногийн эсрэг 2 тоглолт дараалаад гол хийсэн. Австрийн эсрэг хожигдсон тоглолтын дээр багийнхаа нэг голыг хийсэн. Кипр дээр хураа, Румыни эсрэг хийсэн, Австри дээр хураа, тэгээд Уэлс эсрэг. Ер нь бол одоо 40 гарцсан. Тэгээ Румынийг хожигдсон гэдэг чинь тэгэл тий? Өөрсөндөө боломжоо үүсгэж байгаа тий? 40 плюс их юмстэй ч тийм 40. Одоо ч тэгээд нөхөр сайн Шалкед ирсэн шүү дээ. Өвөл Тэгээд чи ирээд хамгийн ихний тоглолтод голдчихж байгаа. Тэгээд одоо Шалке чинь дээшээ дэвших боломж нь бас айгүй өндөр болсон. Үнслийг хоёроо бол тэргүүлж. Үнэхээр л туршлагатай довтлогч юм тий? Одоо энэ уг хүн чинь одоо Германы Бундслигт Wolfsburg төрүүлэхэд одоо энэ хүн байсан биз тий? Гол одоо хүмүүс энийг үзсэн. City-гийн анхны төрөв. Бүр гол оруулж байгаа тий? Төсөлд мөргөж. Ирдээр хийдэг. Тэгээ Босны доод амг. Италид ч чад Интертэй хамт төрүүлсэн. Интертэй төрүүлсэн. Чим Испани руу л яваг байх шүү тий. Тэгээ Испанд Лалиг авсан бол Стол домогтойгоо тий. Домог ясны довтлогч. Голон дээр форм тэгэл хэвээр унахгүй ма тий. Одоо нэг айхтар гүүхгүй ч гэсэн яг нөгөө байрлалаа зүг аваад хэрвээ яг байж байгаа байралд нь FT-г өгцөн бол шууд төгсөж байгаа байхгүй чинь олон жилийн туршлага нь тий хаалгач хөдөлгөөний удаашруулж хараад нь шүү дээ. Тэгээ Жеко хэлсэн байл шүү дээ. Дараагийн тоглолтоо өнөө шүн шүү дээ тий. Зеникагийн хоттой хүлээж авах юм байна. Тэгээд тэр хотыг харсан чинь Италиг. Тий, Италиг. Тэгээ сингэлт хүрээлэнгийг харсан чинь Зеникад одоо ерөнхийдөө нэг хасах нэгээс нэмэх нэг рүү хэлбэлзэл байгаа юм байна. Хүүтэн байгаа юм. Манаах шиг л байгаа юм шүү. Тий. Тэгээд бүр цастай. Тэр зингэлт хүрээлэнгийг харсан чинь айхтар цас орчиж бүр ингээд. Тэгээд тэр зингэлтийг харсан чинь талбайтайгаа нэлээд ойрхон юм байна. Үзэгчдийн судал. Ер нь бол Итали айгүй их дарамтанд дон тоглох нь тодорхой харагдаж байна. Нөхцөл цагуурын нөхцөл байдал Босны ч муслим тий. Дээрээс нь хүжин зин. Ер нь хожмог тал. Үнэ алдарсан ч байгаа л та. Аа. Тэгээд ихтэй бас Жеко их гоё үг хэлсэн байлаа. Сараева үстэй нийслэл. 84 оны өвлийн олимп болж исэн. Тий. Жеко их гоё үг хэлсэн байлаа. Нөгөө Босны дайны дараа Италичин хамгийн ихэнд ирж нөхөрсөд тоглолт хийсэн шүү дээ. 95 оны дайн дууссаны дараа. Тэгээд эхний нөхөрсөд тоглолт хийсэн учраас Италийн одоо төрийн дуул цэнгэлтэд явах үед бүгдээрээ бас босчтой хүндэтгэл үзүүлж одоо алууд таштай Италид бас хамтдаа хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Италитай баг хилждэггүй Босны. Үгүй. Хорват байгаа. Тэгээд Словен байгаа. Тийм. Хорват руу шууд хилж байгаа болов. Хорват ч баг хэлэхгүй тий. Наан Словен. Словен хэллээд байна. Тий, Словен ингэ байж байгаа шүү. Тагалчаад байна. Тэгээ Боснигоос ч тэгээд Усаар бол хилчих юм боос тий. залуучууд бол их Итали руу гаж тоглолт шүү дээ. Ер нь хамгийн энэ түрүүнд очиж байгаа ус нь Итали ах шиг байна. Тэгээд багасаа нэг аваад нүүцэн хүүхдээ аваад нүүцэн айлууд бол Германд их очиод юу яадаг шин. Одоо Демирович энэ чинь байгаа шүү дээ. Тийм. Тэгээд Манжико ч юм бол Италийн хамгаалагчдыг одоо
төрөлхийн юм шиг мэднэ. Одоо хамгаалагчдынхаа эсрэг Тэгээ яг нөгөө нэг тоглох гээд байна. Жеко одоо ялчгүй хурднуудаа алдсан л та тийм. За тэгээд юу яасан? Ингээд Би дууссан. бол одоо энийг Итали талдаа шийдэгдчих бах таа л гэж бодож байна. Уэльс торгуулийн цохилтонд ерөөсө хожихгүй байгаа юм байна. 2024 оны Европын аварга урьдчилан Польшийн эсрэг торгуулийн цохилт зохиод бас Уэльс хожигдсон. Сая Босны эсрэг торгуулийн цохилт зохиод хожигдлоо. Гэсэн үзүүлэлттэй явж байна. За ингээд дараагийн тоглолт руу хэдүүлээ тэгээд бүр нэг мөсөө харж байгаа таамаг да. Яри. Польш Албаны тоглолт болсон. За Польш Албан ер нь бол ер нь төвшөө ойролцсон шүү нэр л тий. Албан бараг одоо ойрхон болцсон уу? тий Болцсон баха тий. Албан ирсэн шүү дээ. Өлтөн. Ер нь бараг хувь тоглогчдын үед бараг илүү ч гарч биш шүү. Арбар Хожа. Хоожа. Нөгөө хуучин дарангуулагчтайгаа идэлж Нэртэй. Тэр чи ямар Хожа байлаа? харин ямар хоожа байлээ. Бүр социализмын үеийн ярьж шүү бид нэр. За энэ дээр Роберт Левандовски тургуулийн зохил биш ээ. Тургуулийн талбай дотор яастаг гаралсан. Давсал одоо Жекогийн Ян Пётр Жилинский. Жилинский гэдэг байна шүү дээ. Наполигийн Тий. Одоо зохилтын техник дотор. Удаашралт байна. Наполиг ингэж одоо Интерийн үү? Интер юм лүү тий. За ингээд 2-1 харьцаатай Пош Антони Тейлор шүүрсэн юм байна тий. иргэн барьж хоцсон 42 дээр Албан хийгээд Левандовски 63 дээр Албан нутгийн дараа Жилинский тургуулын албан гаднаас шууд зохиод гол хийсэн. Левандовски мөрөгч нь лээ тий. Мөргсөн хард. Себастьян Шиманский 2 голынхаа дамжуулалтыг гаргаж өгөөд ингээд Пош финал руу ямарч байсан гарлаа. Польшийн эсрэг ямар баг тоглох вэ гэдгийг хамтдаа шийдэх ёстой байсан. Энэ бол Украин, Шведийн тоглолт. Валенсиад. Украины тоглогчид албагаа Синхэр гарч ирсэн дээ. шар бүтнүүд. За бид нар ч тэгээд ерөнхийдөө шивэд гарчих болов уу гэж таамаглаж лээсэн тий. Бид нар ярьжсэн тий. Тий. Тийм ярьж. За ер нь шивэд илүүрчих байх уу? Тэгээ Украинаас үзэх болов гэж ярьж байсан. Их хит гол алдсан юм аа. 6 дээр алдаад. Украины нэг тийм юу яагаад байгаа маа? Нөгөө нэг юм үе солигдоод. Шинэ үеийнхэн аявих Украины шгшээд ороод ирсэн. Тэгэнгүүт яг талбай дээр бас тал нь одоо өмнөх үеийн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тийм ч. Нэг юм хуучны хит хуучны архаг туршлагатай гэдээ автсан. Тэнгүүтээ орчин үеийн залуучууд гэдэг нэг тийм хоорондоо нэг үед таарахгүй хүмүүс байгаа юм л. Эдний дундлын үе ер нь нэг жоох муу үе байлаа. Яг орхигдсон тий. Тийм нэг сайн хүмүүс гарч ирсэнгүй. Тэгээ одоо л энэ Ярмоленко байгаад л байгаа байхгүй. За Йокерс Романчук Йокерс чинь тоглолтыг авчихсан юм шүү дээ. За тэгээд цаг яг гин чи дуусах гэж байна. Тийм эрт байна. Хетрик хийчдэг үл өн дээр Тийм хэтрик. Койкерс аваа нэг топ төвчний сонголт яасан мó байна. тоглож байгаа юм шиг. Сая сонголт ямар мó. Энэ нөгөө манай нөгөө хин дасгалжуулагч нөгөө Брайтон Челсигээр байсан. Тий. Хэн блэ? Грэм Поттер Шведийн шгшээд байгаа. алдарт. За ингээд Швед 3-1 харьцаатай очсон. Йокерс уртлахын аврал урьдсан шидэнд ерөөсөө таг дүлий байсан бол энэ тоглолтын дээр харин шгшээ бага финалийн шат руу гаргаж Исаак хизээ ирэх юм. Исаак ч юм лээ. Болоогүй шүү Гүн дэвшээ доорсож баг ирэхгүй юм шүү. Энэ үлрэл клубын төвшөнд бол юу үлрэл дуусгаад Дэлхийн авралд орсон ч баг. Исаак ер нь ямар хэмтэл авсан юм? шуурсан шүү дээ. Шагаа уурсан. Үгүй нөгөө савхан яасан. Савхан яасан бол. Савхан яасан. Тэр амар эвгүй. Тэгээд ер нь яг хөө форум бэртлэнд үлрэл клубын үлрэл дуусаад идэгсэн ч гэсэн би бол барыг тоглохгүй л гэж бодсон. Тэр чинь Ливерпулигч тэр Шведигч тэр өстө баллж байна тий. форум яг балж чинь ч тэр нөгөө хин хаалгачтай тулцсан штэ маш игүү тулцсан тэр. Ньюкаслын хаалгач. Йокерс энэ гэснээрээ он гарснаас хойшоогоо биш Шведийн шгшээ багийн төлөө 31 тоглолтод 18 дахь голоо бүртгүүлсэн. Айгүй өндөр үзүүлэлттэй юм шүү дээ. Он гарснаас хойш 12 дахь голоо клуб болоод шгшээ багийн төлөө
орууллаа. Ер нь бол 26 түүний үед их ээлтэй явж байна. За дэлхийн аварга өртсөн шат Европын бүсийн финалийн тоглолтуудын хуваарийг төлөө онолтуудыг харцгаая. За А зам Босны талбайда Италиг хүлээж авна. Хариу тоглолт гэж байхгүй. Ерөөсөө шийдэгдэн. Өнөө шөнө 2:40. Нэр цаг шилжсэн шүү. Тэгсэн. Европт цаг шилжээд 3:45-ын тоглолтод 2:45 болж байгаа. За Босны Итали. За Итали. За Швед Польш. Энэ яарсан бэ тий. Гэхдээ хараа би миний л бодол шүү. Швед ч орсон, Польш ч орсон ороод тэмцээнд хэр явдаг. Швед дууны Гүг одоо нэг олон баг орж байгаа болохоор Швед Польш орч одоо нэг Шинкоуд бол том баг харагдаж шүү дээ. За энэ хоёр орох юм бол хаашаа орно гэж Фс рүү Нидерланд, Япон, Түнис рүү очно. Бас сайхан үзэн. Өдөрт яг 3-аар гарч бол болох юм байна. Сайхан үзэн. Үзэн. Эхнээс нь нэр айл хэсэг рүү орох нь ярил л та. Босны Италийн хоцсон нь Канада, Катар, Швейцар төр очно. Наач баг хэсэг толгойлохоор шүү дээ тий. Тийм. Дажгүй. таал уг нь гарчаас. Гэтэ Босныгийн тэр талбайг харсан чи эвгүй харагдсан. За Швед Польш ойрхон болох юм байна. За Швед дээр өглөө. PSN 1, PSN 2 гэсэн сувгуудаар гарна шүү. С зам Косово, Турк. За энэ одоо баг Туркийг болцсон уу? Турк. Гэтэ Косовогийн талбай юм биш үү? Талбай. Косово. Турк гайг баха. Косовод ч нэг Асланы гэдэг нэг залуу байгаа шүү дээ. Асланы. Кристиано Аслан. Фисник Асланы гэдэг. Бас ер нь Турк юм уу? Ер нь л яг Косово л доо. Одоо нэр нь Асланы гэдэг чинь. Яг энэ хоёр чинь Албан. юу шүү дээ. Албан нэрлэлтэй. Одоо тэгээд наануу цаана ус зөндөх хэл та. Ер нь Түргийн нэр байна те. Аслан гэдэг Түрг үг байна те. За дараагийн Косово Турк болохоор PSN 4-өөр 2.45-аас гарна. Энэ хоёрын хоцсон нь D хэсэг рүү Америкийн нэгдсэн улс, Парагвай, Австрали төр очно. Оо гаруул гарчгаар л юм байна те. Гэхдээ одоо Косово очвол хэцүү юм байна. Косово очвол Турк очвол. За D замын ялагч Чех, Дани хоёрын хоцсон нь A хэсэг рүү Мексик, Өмнөд Африк, Мөгд найрамдах Солонгос улс. Хөө өстө дунд нь эргэх юм шүү. Энэ хоёр ч баг хэсгээс одоо энэ л очвол хэсгээс гарч байгаа юм шүү. Тийм ээ. баг тийм ээ. Матл аягүй их юм байна. Энэ дэс ч ер нь хэцүү хэсэгт очиж байгаа нь тэр юу юм шүү. Швед Польш. Швед Польш, Япон, Түнис. Швед Польш ч хэцүү газар шүү дээ. Нидерланд хэцүү, Япон хэцүү. Түнис ч тийм амар биш. Тий. Стууд нь бол ер нь бүгд дажгүй зоон руу очиж байгаа юм. Итали Чех Дани айлныхаа. Чех Дани бол би одоо Дани л гэж боддог. Би бас дайнлагч. Дани хамгаалт сайн болохоор гэхдээ пенальт зах бол яг Нэг тутахгүй хаа. Уг нь Чех талбайтай юм да. Гэтэ Дани тал руу гэх. Гэхдээ яг би зүгээр яагаад гэж юм хэрэг Дани арай хүчтэй юм уу л гэж бодож байгаа. Тэрнээс би алийг ч дэмждэггүй шүү дээ. Зүгээр Дани ингээ харахад бүрэлдэхүүний бодохоор арай л хүчтэй юм уу. Гэтэ уг нь бас Чехийн дэлхийн аврагтаас харчмаар л тий. Тий одоо хин азтай л орог дээ. Гоё газар очих нь шүү дээ. Тийм. За эдгээр тоглолтууд бүгдээр шууд амжуулагдсан хүрэх болно. Өнөө шөнө тэг 2 цаг 45 минутаас PSN 1 2 3 4 гэсэн сувгуудаар шууд амжуулагдаж хүрэхээс гадна PSN 5 сувгаар нэгэн нөхөрсөг тоглолт байгаа. Тэр нь ямар нөхөрсөг тоглолт вэ гэхээр би одоохон санаатгая. 2 цаг 45 минутаас PSN 5 сувгаар Англи, Японы нөхөрсөг. Оо, Япон ч сая Бразилийг хожицсан байсан уу? Агуу, Бразилийг Франц л хожиж штэ. Яа. Япон ч юу хожицсан байлаа? Колумбиг үү? Тий Колумб хаа. Харин юу лээ? Боливч лөө. За тэгээд ийм тоглолтууд бол шууд амжуул. Өнөө шөнө бол 2:45-аас ингээд 5 сувгаар тавлангаар нь шууд амжуулт байгаа гэдгийг дуулгамаар байна. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ дэлхийн авраг шалгаруулах тэмцээний өртсөн шат төв хоорондын тоглолтууд нөгөө Ирак, Боливи гэсэн нэмэлтүүд одоо байж байгаа. Тэр тоглолтууд юу болов гэдэг талаар ярих болно. За бас энэ 7 хоногт одоо дэлхийн аврагын өмнөхөн болж байгаа нөхөрсөг тоглолтууд том улсын шгшээ богд хоорондоо бас таарч тоглосон. Тэр талаар ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр оролцъя. «33 дахь дугаар маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг. За 2 дугаар хэсгээр төв хоорондын плей-оффын шатны
тоглолтууд болсон. Эндээс бол одоо Европ бол 4 улс 4 ирэх байж байгаа. Тэв хоорондын бол 2 ирэх байж байгаа. Эдгээр эрхийн нэмэлт тоглолтууд, плей-оффын тоглолтууд бол Мексик улсад бүгдээрээ нийлж дэлхийн энд тэндээс ингэж Мексикт ирж байгаад хоорондоо тэнд тоглож байгаа. Тоглох юм. Тий. Одоо энэ чинь 0.5 гэдэг ирэх мөн шүү дээ. Тийм нэмэлт нөгөө хуучин Узбекистан зөндөө ордог. Бахрейн хоёр болтордог байсан. Одоо нэг тэр тивээс 4.5 мав өдр гэдэг чинь бол тий одоо 0.5. 0.5. За Өмнөд Америкийн 0.5, Төв Америкийн 0.5 буюу Боливи, Суринам. Яна Боливер нь айгүй яг энэ 4.5 дээр гарч ирэх юм тий. Тийм ээ. Нэмэлт айгүй. Нэг хэсэг Уругвай хэдэд гарч ирлээ. Тэгсэн. Одоо эн чинь Өмнөд Америкээс 10 улс байж хахад 6.5 ирэх шүү дээ. Тийм шүү дээ. Энэ дэгүр баг 6.5 дээр гарч ирж байгаа юм уу? Тэвэрээ дэлхийн орд орох гэдэг юм яах. Тийм шүү дээ. 13 улс байгаагаас чи баг хамгийн муу нь одоо юу юм? Одоо Чил болчиход байна. Тийм Чил болчлоо. Суринам чир нь яахлаараа Төв Америк руу орч өмнөд рүү ороод бүр вариант байхгүй мэй тий. Вариант байхгүй. Харин өөрсдөө тэгээ хааш. Тэгээ Суринам ч уг нь бол Өмнөд Америкийн л улс шүү дээ. Байршил нь бол Голландууд. За ингээд эхлээд Суринам хийсэ. Лян Ван Гелдерин гээд Аякс академид байсан залуу юм билээ. 82 оны дэлхийн аваргын тойм үзэхээр Суринам гэж үзчихэдэг те. Санаж байна уу та? Яста тойм одоо явдаг шарах. Би одоо YouTube-д байгаа. 82 оны World Cup. Тэрнээс шууд бол үзчихсэн. Юу вэ? Тий, Юу та шууд үзчихсэн. Балар ичнэ гэж тэгнээс. Тэр үнэн. Билгүүдэл үзсэн гэж. Суринам нэг орсон баг шүү нэрээ. Харагдаад Суринам гэдэг. Гондурас. Болив одоо ингэж шууд юм уу? Үгүй. Үгүй юу. Үгүй. За яаж гараа. Болив ингээд эхэлж гол алдснаа 2 голыг зөрүүлж Болив 2-ыг хийгээд сүүлд нь бол ингээд бүр торгуулийн цохилт заалгаад 2-1 харьцаатай хоцсон. Ингээд Болив яг л саяны Европын улсуудын адил дараагийн шат руу шалгарч байгаа. Хагшиж юм шүү дээ. 2 зам байгаа. Түрүүн чи ABCD гэдэг 4 зам байгаа. Тэв хоорондын юунд бол 2 зам байж байгаа. Нэгд нь Болив зохиж байна. Одоо нөгөө замынхын тоглолтыг хамтдаа. Энэ бол Шинэ Каледон, Ямайка. Тэр хоёр энэ ялсан гарч ирээ Боливтэй тоглох гээд байна тий. Одоо тэрийг харнах. За Шинэ Каледон буюу далайн бүсийн бүст байдаг Францын мэдлийн арлын улс. Энэ бол нөгөө бүр далайн бүсийн финалд Шинэ Зеландд 3-1 харьцаатай хожигдоод плей-оффын тоглолтоо бараг 3 жил үлээсэн улс. Францууд байх хэрэгтэй гэж бид нар яриадсэн тий. Шинэ Каледон бол Францын цом момд бараг хөдөлжөнд ордог шүү. ер нь Францын колон тэгээд айгүй том улс тий. Одоо зүүн Тимор-Мороос том шүү дээ. Газар нутг. Тийм баг. Том арал. За ингээд Ямайк бол тоглолтын 18 дахь минутанд гол хийж гисэн. Энэ тоглолтууд бүгд Мексикт болж байгаа. Ингээд нэмж ямар нэгэн гол мөртөгдөөгүй. Нэг тэгээ харьцаатайгаар Ямайк хожиж дэлхийн аваргад оролцох. Алхмаа нэг алхмад хүйсэн. Ямайк ч сүлд бараг 98-нд орсон. Орсон. Францад орсон. Үгүй. Тэрнээс сүүлд ороо өстэй Ямайк. Ороогүй. Ямайк 6 байсан мэт. Ямайк ороогүй. 6 Тринидад Тобаго. Тринидад Тобаго өстэй. Тэгвэл баг тийм ээ 98. 98 оноос хойш ороо. Ямайкийн ч айгүй алдартай үйл өмчт байгаа өстэй. Одоо Леон Бейли. Леон Бейли байна тий. Одоо манай нөгөө хин чин Микаэл Антонио. Вест Хэмийн Антонио. Асуулт ордог тий. Антониоч гэхдээ тоглох юм болов уу? Леон Бейлиг энэ дээр тоглох шүү. Ер нь энэ тоглолт аюу ихтэлтэй байсан Ямайк. Хожиж байна. Леон Бейли гэхдээ ер нь бол дэлхийн аваргад орчвол орох юм байгаа шүү. Тийм энэ зүгээр сэлгийн суулгацсан. Леон Бейли нөө Рид гээд Лестерийн Бобби Рид гэдэг шүү. Тэр бас сэлгийн суулгацсан. Ер нь их ихтэлтэй байсан. Манай Гринвуд чинь англи биш бол хаана тоглож чана гэдэг байгаа юм. Ямайк. Ямайк үстэй. Тэр чинь Англидаа зүгээр нөхцөлтөл орсон гэдэг л үү? Үгүй. Үндсэн дээр сольж болохоор. Тийм, солиосолж болохоор гэсэн. Тэгээ нөгөө нөхцөл нь бол байгаа. Тийм. Бас Гринвуд ороод ирвэл эвгүй шүү. Эвгүй. Одоо солихгүй ах уу. Өстө ганцтай ганцаардахгүй тий. Нэг урагшаа бөмбөг туучвал тэгэл Гринвудыг дэлхийн одоо Франц нь ч барахгүй шүү. Нэр хий чи Франц нь ч бар. хийн урагшаа суулгачвал За юу яа? Одоо замыг харъя. Одоо ямар зам байгаад байна гэхээр сая Шинэ Каледон Ямайкийг хожсон. Биш Шинэ Каледон Ямайк гэдэг Ямайк нь хожоод
одоо Ямайк ардчилсан Конго дээр очиж тоглох юм. Хүлээж байгаа юм биш цаана тэр Ардчилсан Конго Африкаас нөгөө 0.5 болоод ороод ирсэн. Тэгээд тэгтээ энэ 6 улсын дэлхийн чансаагаар хамгийн дээгүүр ирэмттэй хоёр нь дээр хүлээж агаад муу дөрөв нь болохоор хоорондоо ингэж суулгацсан юм. Ардчилсан Конго Ямайк хоёроо хоцсон шууд орноо. Энэ хоёрын хоцсон хаашаа орох вэ гэхээр Колумб, Португал, Узбекистан гурав дахь авралгүй юм байна. Колумб, Португал, Узбекистан. Одоо аврал бол хэцүү юм байна. Гэхдээ ер нь бол Узбекистанаа доороо хийгээд 3-аар гарах. Баах. Узбекистаныг энэ хоёр аль нь ч доороо хийж байгаа. Яг тэгэл бөмбөг бөөрөх шүү дээ. Худлаа. Узбекч ерөөс ясны багч тий. Тэгээ одоо Яг л нэг төвшөндөө тоглолт юм биш үү? Түүний сонсч ирсэн хэсгүүдийг бол хамаагүй чанга. Чанга. тэнгуут тар Ардчилсан Конго 48 байгааз дэлхийн чансаа Узбек 52 байгаа. Чансаагаараа ярих юм. Конгод бол тэгтээ таньдаг хүмүүс зөндөө байна. Гэтэ Ардчилсан Конго орох юм бол одоо нөгөө хин чин худал Данготор ч хаана тоглоё. Ардчилсан Конго шүү дээ. Ардчилсан Конго тий. Тэгээ энэ Конго ч зөндөө хүн байгаа шүү дээ. Зөндөө хүн байгаа. За, Боливи, Суринамын Боливи хожсон Ирак энэ хоёрын Ирак дээр очиж байгаа. Ирак, Боливи хоёрын хожсон нь Франц, Норвег, Сенегал. Франц, Норвег, Сенегал ястаа хэцүү газар л очлаа тий. Гэтэ яг дэлхийн аварт орно гэдэг чинь гоё шүү. Тийм шүү дээ. Гэтэ энэ Ирак талбайдаа Боливиг нэг нь олчих واخ уу? Энэ Мексик, энэ төр бадаг хайл Мексик. Мексик тийм үү? Мексикт. Тэгвэл нөгөө Мексик ч Боливио дэмжих бах тий. Магадгүй. Энэ бас нэг цагийн бүс хүмүүс юм таарж байгаа Боливи их хайтайхан. Ирак харин зүгээр энэ дэр тоглолдог байгаа. Ирак ч тий. Иран биш. Ирак шүү дээ. Гэхдээ тэгтээ ч бас ялгаагүй шүү. Оюун гайг бахав. Стори нөхцөл. Би чамаа Ирантай андуураад байгаа юм байна. Ирак зүгээр л баг шүү. Ирак гайгүй. Тий. За тэгээд ийм юм болох нэ. Колумб, Португал, Узбекистан. Боливиас нөгөө нэг Мексикт очиж хаар ажил хийж байгаас тар мянга авдаг баг шүү. Тийм ба. Нутгаа тэдний гол нь билет авч чадах нь үл гэдэг. Цэглэлтийг нь гадаа хаяад ч тийчээс нэг юм бэ. Гүнээр зөндөө байгаа шүү дээ. Бага. Мексик чинь тэр явахаа том улс. Тэ? Одоо солонгос гэсэн үг шүү дээ. Тэнд очиж ажил хийн. Ирак ч сая маань нэг шууд дамжуулсан Ази аварт орсон баха тий. Орсон. Тий Иракийн тоглолтыг бол санаад байна. Бас гой үзүүштэй тоглолт юм байлээ. 7 оны Аз ТV авраг. Тэ? Юун дээр бол футзал дээр бол Ирак бол үнэхээр гоё шүү дээ. Босоо л доо. Амар. Ирак том биерхүү те. Биерхүүн байлээ. Дандаа ер нь гоолууд мөргөж оруулалт юм байлаа. Хараад тахт. За ингээд дэлхийн аварга бол ингээд одоо 6 ус тодорхойгүй байгаа нь ингээд тодорхох мөч бол өнөө шөнө бол 4 тодорчх нь байна. Энэ болохоор саяны тоглолтууд ч нэрээ цагийн хуваарийг нэлэх гэжсэн байна шүү дээ. Ямайк, Ардчилсан Конго өнөө шөнө 5 цагаас тоглох юм байна. Ирак, Боливи болохоор 4 сарын 1-ний өглөө 11 цагаас тоглох юм. Тэгэхээр өдөр маргааш өдөр 1 цаг гэхэд үлдсэн 6 ус бүгдээрээ тодорхой болоод дуусчих юм байна. Яах нэ. За, нөхөрсөг тоглолтууд боллоо өнгөрсөн 7 хоногт. Энэ дундаас мэдээж онцлог нөхөрсгүүд нь Европын улсууд их байсан тодорхой. Эдгээр тоглолтуудаас PSN Televиз шууд амжуулан заримыг нь бол үзүүлсэн. Эхнээс нь тоймуудын харъя. Англи, Уругвай нөхөрсөг тоглолт боллоо. Тийм чинь бол одоо болсон. За энэ аваргын эрхийн аль дээр авцсан багууд шүү дээ. Тийм. Гэхдээ энэ тоглолтоос би өөртөө ингээд үдчихээ суугаад аягүй их юм бодсоо. За. Ер нь Англид ч маань ер нь бас нэг тийм боломж байна уу даа л гэж бодож байна. Санаал дмаар тоглож байна ах юм. Ер нь би ингээд бодсон юм. Англи ингээд бүрэлдэхүүн аягүй гоё л байгаа шүү дээ. Зөндөл ажгүй сайхан тоглогчтой. Юу яаж юу сайхан гэж байлаа ч тий. Тэгтээ ингээд бодсон чинь энээс амар бүрэлдэхүүнтэй орж ирсэн юм байна л гэж би бодлоо. Тэгээл нэг урьдчилсан шатматыг бол яг вэ тэгэл амар хүчтэй гардыг тий. Тэгэл яг ингээд жишээ нь Уругвайтай таарахад Элбекхэн очиж чадахгүй л байхгүй. Тэгж л харагдчихлаа. Одоо энэ ус чинь нөхцөл тоглолттой ихтэй ер нь бол хэсэгтэй болон хасагдах шатанд бас тухайн улс орны багуудтай тоглолтын арга барил төстэй тим улсуудаа сонгож нөхцөл тоглолт хийж байгаа шүү. Тэгэхээр шинэ чинь бол рандомор нөхцөл тоглолт хийгээд байгаа юм байхгүй шүү. Тэнгүүд инхээр яриа батлагдах юм шүү. Тэг ер нь бол тэгэн л дээ. Гэхдээ яг уу эний бүрэлдэхүүн бол тийм сайн бүрэлдэхүүн авч байгаагүй шүү дээ.
Англи гарааны гал тоглогчтой харсан Гэхдээ шүү дээ. яг Томори хин хоёрыг Магуайртэй Левромето баруунд нь жишээлбэл зүүнд нь тэгээд урд нь Гарнер, Джеймс Гарнер, Жордан Хендерсон шууд багийн ахлагчаар гараад ирсэн ээ. Тэгээд Солонки энтриг уур тавьчих жоохгүй. Ер нь бол яг бүрэлдэхүүний нөгөө одоо тэр мундаг бүрэлдэхүүн нь очингууд 3 тэгдэж барах уу? 3 тэгдэхгүй мөн гэхэд арай бас энэс өөр юу бол гарах байл үү. Яг нь миний бодож байгаа бүрэлдэхүүнийг ерөнхийдөө ингээд сайн бүрэлдэхүүнийг ч гэсэн ингээд хараад ажиллаад байхад сул тал нь бол ялцчул хамгаалтан дээр гарч. Хамгийн сул тал. Тулуурын хас хамгаалалттай нөгөө Райсаас ахуулаад урагшаа тэр одоо фүүдэн ч гэдэг юм уу, товтлогооны Кен тэдэр бол одоо тэгээд ярих зүйлгүй шүү дээ. Тоглогчдын нэрсийг харахад хамгаалтан дээр одоо Магуайр яг төвийн хамгаалалт болж юм уу, Стоунс гарах юм уу, энэ хин хослохын тэгээд баруун зүүн жигүүрний яаж тоглох юм гэдэг нь тэр үнэхээр гол алдчих бах гэж юу? Тэгж бодоод байгаа юм. Хамгаалал хаалгаа хороо маань гэдэг ч тийм гэж юу? Би болохоор Англиг гол хийхэд аюу хэцүү гэж хараад байгаа байхгүй. Эсэргээр тий. Одоо тэгэл Беллингем байгаа, Райс байгаа, нөгөө Фоуден, Кейн байгаа гэхээр би бол хийн л гэж боддог шүү дээ. Рожерс. Тий, одоо ингээд би бол Морг Рожерс, Кейн, Сака тий Фоуден ерөөсөө тийм аюу гоё ингээд нэг юм ядрахгүй гол хийж байгаа харагдахгүй байгаа. Ансамбл болохгүй нөө. Тий. Айгуу тийм түүхтэй тоглох л харагдаад байгаа. Ер нь бол түүхлийн арга барил түүхэлчлэх олон гол хий гэдгүү тий. Хамгаалт ерөөсөө л аман гол нь тэгээд нөхөр яг нэг тийм хасагдах шаттай тэмцээний арга барилд бол түүхлийн арга барил зогцно. Ерөөсөө ингээл нэг өрсөлдөгчдөө тааруулаад нуглааг нэвтийн гаргаад авчихна. Тэгээс нэг амар ерөөсөө ноёлж ингээл тий 4-5 гоолоор ингээл яг одоо таны өгсөд байгаа шиг тийм хөлбөмбөгийг бол үзүүлж байна. Одоо жишээ нь Франц, Бразил, Аргентин чинь тэгж тоглож гоё. Тэгнь. Бужигсан гоолтой тэгэл илт тожоол тий. Тэгтэл манай Англи бол тэгэл 1-0 энтер гэж мэгэл явах юм шиг. Ер нь яг Гард Саутгейт гэхгүй түүхэл бол тий. Яг л Гард Саутгейт гэхгүй. Гард Саутгейт тэгж байгаа зарим газар нэг 0-0 гэж түгжирчгүй дээ. Магадгүй. Тэгээд тэрийг пенальт зохиод нэг тий. Тэгэл сүлдээ англичууд пенальтанд даазгүй мацгүй гэсэн юм яриа л. Саутгейтиг бол түүхэл арай илүү жоон тактикийн мэрэгчлэлтэн талдаа. Арай одоо дэлхийн топ клубүүдэд ажилласан тий топ тоглогчтой ажиллаад үзсэн. Тэднийг яаж ямар хөлбөрт яаж төлөвлөх бол ер нь ойлгоцсон. Тим салж болж байгаа. Саутгейт бол ерөөсөө яг цэвэр туслахгүй шахуу хүн л англи шиг. Тэгэхээр одоо нэг юм хамгаалтанд тулгуурласан манай түүхэл маань бус багуудаа ингээд хэсэг мэсгтэй одоо жишээ нь ингээд одоо юу гэдэг Ямайк одоо юу таарсан ингээд 1-0 гэж явж л дээ. Тэгж явж байгаа л ингээд жишээ нь Испанта таарангууд Испани одоо энэ Магуайр энтри чинь хойгоор дуурна гүйж байгаа 3 гол хийн штт. Хийн. Зөрөөд Англи 3 хийх үү? Англи одоо тэгэхээр 3-ыг алдахгүй байх нь ч болохгүй хаа. Миний харин тэр Франц, Испани ч юм бол зүгээр асуудалгүй 3-ыг хийн штт. тань тийм. Тэгээ 3-ыг алдахгүй зовлонгүй хийн штт. Хамгаалагчид байна уу гэдэг чинь аюу хэцүү байна. Тэр нь алдахгүй байх хэрэгтэй. Би бол тэгж хараад байгаа байхгүй. Аргентин шууд хийн штт Бразил бол. Тэр одоо яах юм? Буцаагаад нөгөө Английн довтлогоо бол надад бол айгүй тийм юм зуураатай нэг тийм нэг юм тэ нэг анзаар байдаг шүү тэ нэг тийм байдаг. Солонкийн тоглолтын дээр гараанд гарсан. 8 жилийн дараа энэ хүн Английн шгшөөгийн төлөө гараанд гарлаа. Түүхэл 35 хүн дуудсан шгшөө багт. Саний цугларалтаар. Тэгээ ер нь бол яан зүрээр л хольж үзэх гээд байгаа юм шиг байна. Өмнө нь бас одоо Японы эсрэг ямар гараа гаргаж ирж туулах нь тэр бас их сонирхолтой байна. Англи хэсэгтээ Хорват байгаа, Ган байгаа, Панам байгаа. Хэсгээс асуудал Хэсгээс бол гайгүй гарах ба. За тэгтээ тэнгуүтээ одоо хасагдах шатны кодекс бол одоо тэр үедээ л шийдэгдэх баг. Тэгтэл ингээл хасагдах шатанд тас гээл одоо юу ч юм ингээл айгүй эвгүй штэ. Даан гээл зогсож яхад л ингээл давж байгаа харагдахгүй л харагдаад байгаа. давнаа. Давх. За. Хамгаалалтаа л асуудал болчихлоо. Харин энэ тоглолтын дээр хин Харри Магуайрыг айгүй муу тоглосон гэдэг хүмүүс тэгээд аналистууд бас тэгээд илээ. Бен Вайтыг тэр шгшөө багасаа ингээд Бен Вайт чинь түүхэлээ шарваад явсан. Айгүй магтсан байл шүү дээ. Тэгсэн чинь тэр авсан асуудал надад бүр падлич байхгүй. Бен Вайтыг бол би тоглуулна гэсээр гад. Сая еврогоор өстэй. Яалаа? Биш ээ. Дэлхийн аврагаар л явцсан шүү дээ. Яваад гисэн шүү. Тэр хаяа явцсан шүү дээ өөрөө тоглохгүй. Тэнгүүд түүхэл болохоор Бен Вайтыг дуудаад яаж байгаа байхгүй юу? Сая тэнгүүтээ яагаад Александр Арнолдыг дуудсангүй вэ нэтэр гэсэн чинь зүгээр Александр Арнолд бол одоо яаж тоглодгийг би мэднэ. Баг дээрээ шууд уусч нь асуудалгүй. Надад дахиад нэг одоо хувилбар тий яг одоо тэмцээн дэлхийн авраг болж явах үед надад дахиад нэг хөзөр байх хэрэгтэй. Тийм учраас би Бен Вайтыг бас энэ
Одоо хит туршиж үзчихэмээр байна. Тоглолтод багийнхантай дасгачмаар байна. Ер нь яг зарим Английн тоглолтын одоо үндсэн баруун зүгэр хийн. Баруун ар хийн. гимтсэн сая Рис Джеймс гимтсэн. Ер нь бол тий. Рейс Джеймс. Одоо Арнолд л тоо. Тий. Нөхөн Кай Вокер болохоор ер нь бол Хөгшөрсөн. нас агцсан. Джеймс гимтсэн. За ирлээ гэхэд одоо Джеймс Тэгээ Джеймсийг баг тулгуурлууч гаргах юм болов уу мэдэхгүй шүү. Одоо Челси зөндөө тоглоод хүмүүс байгаа биз. Челси тоглоод байгаа байрал дээр нь. Тий яг Адам Вартон, Declan Rice гэл толгуур тоглох хүмүүс. Тулгуур дээр хүмүүс байгаа. Тэгээ түүхний гоё нэ тий. Гэхдээ яг Александр Арнольд ч урагшааныг довтлохоо хэрэгтэй болоход гайхамшигтай хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд яг ингээ хамгаалах хэрэгтэй болгонгууд Рис Джеймс аль аль нь хэрэгтэй байнгут Рис Джеймс гараад ирэхээр бас аль алийг идэг шүү дээ. Хамгаалаад бийдээд идэг буцаага дамжуулт өгчдөг тий. Рашфордыг хүртэл сашигшээд байна. Тэгсэн. Харин Rashford тэгээ тэр Нони Мадвек шууд одоо Соланкиг 8 жилийн дараа дуудчихаа. Одоо Бен White тий ингээл ер нь бүх тоглогчд боломж олгоод за би яг ингээл бүгдийг харъя. За тэгээд Яг нөгөө чадж байгааг нь авч явъя. эцсийн нөгөө 20 эдэлээ. 26. Тэн дээр бол жишээ нь Солонки хасагчхал бахал. Тэгээд гэхдээ бүх тоглогчдод ингэж боломжийг олгож байна. Харин Мадвекэд бол боломж байгаа хөө. Сакагийн ардаас шууд дагаад явчих болов. Тэ сэлгэнийг л. За Рашфорд харин эвгүй. Явах нь явна. Рашфорд. Тэ? Явж таарна шүү дээ. явна. Түрүү чиглэлийн аврал дээр ч цөмг болж байсан хүмүүс. Сая тэр нэг бичлэг нь явуулсан харсан юм шүү дээ. Олоос цохоо иждэг тий. Ургуан хөлбөмбөгийн холбоо Twitter дээр их өнгөрөөж иргээ оруулсан байл харсан уу? Валверде Араухо хоёр ингээ нэг тэгээ юм талбай дээр Английн эсрэг юм ярьж байгаа зураг оруулж Араухо Валверде хоёрын. Тэснэ ер нь ингээ та нар боддоо 3 сая хүн амтай улсын хоёр тоглогч нь нэг нь Реалын ахлагч, нэг нь Барсагийн ахлагч. Нэрийг гэсэн зэрэг оруулсан. Тэгэл мундаг л байна шүү дээ. Мундаг байна. Тэгтэл одоо нөгөө Английн довтлооны одоо алдарт Rashford маань Барсатай яахаар болж байна? Зээлэр л байгаа шүү. Харин яг үлдэх юм уу? За, Испани гişэн 7 хоног Finalissima гэж Аргентинтай тоглох байсан боловч дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр тоглолт цуслагдсан. Ингээд тоглох улс хайсан Серб тгийгсэн. За, Микел Оярсабал Нөгөө л Оярсабал. Ой, Испани бол нэрээ гоолыг бол зовлонгүй хийж илээ. Ер нь тоглолт нь өөрөшөө хийгээд байг үлгээр хийгээд байхаар. Одоо энэ таны яриад байгаа чинь энэ ихгүй тэр урсгалаараа гэдэг шүү дээ. Урсгалаараа. Аюу нөгөө амархан харагдуулна гэж ярьдаг шүү дээ. Хөл өмгийг маш амархан харагдуулж байгаа байхгүй. Гол хийхэд тэднэрт тийм зовлоод энэ яралт. Тэгснээр голын баяр нь ч юм. 44 дээр 2 тэг болгоод тэр нараа зүр ойлголцол энэ төр бол амар. Виктор Муньос Испани амар байгаа, Франц амар. Угаас Франц чинь хүмүүс нь амар байгаа тий. Тэмстэй уртл нь бүр арай л амар юм л шүү. Дембеле ч одоо бараг сэлгийн цуух гэдэг юм уу? Соохгүй. Гүч нөгөө Алисэд бараг гарч үлдэх гээд л шүү. тэр л Яг хоо тийм Дембелег Дембеле яг штээр гараад зүүндээ гарч болох шүү. Нөгөө зүүн нөгөө Барколо дүүээ өөр ч тэгээ сэлгээ болчих гэдэг юм уу? Харин бараг Мбаппег яад. Мбаппе Дембеле хин гурвал. Алисэ гурвал. Мбаппе үзүүрлүү гарч марангууд одоо Маркус Турам сэлгээнд Матета Сатета ч одоо бараг зургатаар үзэх гээд байгаа юм яа. Тэгээд хүн багтахгүй байгаа шүү. Багтахгүй. аюу зовлонтой юм аа. Ингээ өнгөж Ер нь аюу хэцүү юм аа. За, Испани Серб ингээ 3-р өндөрлөө. Испанчууд бол ингээд сайхан том багтаа үзчих гэсэн чинь болсонгүй. Харин энэ тоглолтын дээр Микел Оярсабал үнэхээр зовлонгүйг боловтыг хийж байгааг харсан баг. За, Оярсабалын форм гэдэг байна. За, сүүлийн чинь хэдэн тоглолтыг? 10 тоглолтод 11 гол оруулж 6 голын дамжуулалт өгсөн буюу тоглолт болгонд ямар нэг байдлаар голд заавал оролцож байна Микел Оярсабал. Тэгээ Оярсабал тэгээ одоо яг энэ бүрэлдэхүүнтэйгээ Оярсабал бүр уусчлаа. Ерөөсөө яг энэ Делафуэнте ирээл үндсэн довтлогчороо Оярсабалыг сонгосон шүү дээ. Тийм. Хээс юу нэг ингээл довтлогчоор солиод гэсэн айгүй. Яг хин гарах нь мэддэхгүй. Тэгэл явж эцэст нь Моратагаа гаргаж маргаал гэдэг. Тэгвстэй. Одоо бүр яг энэ тэгээ Оярсабал угаасаа бүр өөрт нь их хийж өгсөн байна. Тэгээ өөрөө ч их нөгөө нэг жигүүрийн суперүүдтэйг их гойч зогсож байна. Том нэр бол биш шүү дээ.
Өө гэхдээ яг нэг баг болцсон баг. Харин нэг баг болцсон. Гэхдээ дэлхийн аваргын үеэр одоо яг юм хасагдсан шатны эвгүй тоглолтод хамгаалалтын юм зохисон тоглолтод яг хоо энэ номер 9-гөө тоглоод байгаа нь болоод байна л та. Угаасаа яг хоо 9 л өн чинь. яг 9 гэхэд жижиг битэл л хэвчээ. Ер нь 9 дээр л тоглоно шүү дээ. яг хоо яг тоглолтын арга барилыг харахад бол ерөөсөө бол цэвэр довтлогч Second striker юм шиг тийм. Тэгэхэд 10 тал руугаа хошоо. Тэгээд ер нь хамгаалт зохиосон юм дээр хэрвээ 2 сабал ч гэдэм үү. За тэгээд Ферран Торрес магадгүй гарч иж явах те. Бэртлэгэмтлийн асуудал ч за болохгүй бол гоолдохгүй байвал бас Спа яг хоо гоолдох. Яг цэвэр ишгүй. Үгүй. Энэ чинь Испани нэг хагсууд Фермин Лопес Мопс байгаа үстэй. Гэхдээ тэд нар чинь тэгэл хийчих штеп. Хийчихгүй байна. Тэд нар чинь ер нь хэрийн довтлогчоос илүү байгаа. Харин тэр асуудалгүй юу? Гэхдээ Ламин Ямал тэргээр явж ороод алдаа 16-д унтчих штеп. Эсвэл нөгөө талаар нь Нико Уильямс унтчих штеп. Яах юм бэ? Хэцүү байгаа штеп. Спан бол хэцүү. Спан асуудалгүй юу? Яг хоо зөвөр Францын нөгөө том нэрсийг ботход ч юм уу те. Франц бол эдгээр шиг юм юу нөгөө арга барил нь арай өөрчлөсөн хувийн ур чадвар зүгээр супер амьд дурдна шүү дээ. Франц. Яг хоо Испани би зүгээр тийм л нэг өөрийг гэвэл нэг тийм л юм байна. Европоос одоо жишээ нь за Герман маань чаваас нэг шүгийн 16 шүгийн 8 хөрүүл хүрхэл баг. Тэгэл цаашаа бол нэг харагдахгүй ган тий. Нэг төсөөлөгдөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр Европоос бол одоо Португал, Испани, Франц гэж 3 мангас Англи оруулъя тий. Оруулъя да одоо. 4 ороод байдаг. Гэхдээ одоо шүгийн 8 руу шахна үстэй. Гэхдээ Англиг одоо тэгэл яалчгүй оруулж байгаа байхгүй. Тэрнээс яг өөрсдөө хүчээр орж ирэхгүй байгаа байхгүй. Бас. Тэдний чи хажуугаар Аргентин орж ирнэ, Бразил орж ирнэ. Марокко орж ирнэ. Аргентин, Бразил нь орж ирнэ. Марокког чи ер нь аль гэж харж байна? Марокко ер нь баг л 8 руу бол хөнгөн баха. Нэг хайхтар тийж төртөхгүй л. Марокко за Африкас Котивор дэш явж магадгүй бах. Эзэн багууд чинь бас амар үзэн. Тэгнь. Америк, Мексик. Тэ? Америкийн бүрэлдэхүүн дээр бас гоё шүү дээ. Яг ингэж Юу харах юм бол 16 таарчдаг нөгөө нутгийнх нь иргэд Стион дөрөв ойрлоод байдаг хожоо гарна гэхэд бас хэцүү шүү. Тэ? Испани ингээд 3 тэгээр хожсон. Ойрсабал бол ийм сайн формтой байж байна. Нэмээд дараагийн нөхөсөд тоглолт буюу Швейцар, Герман. Герман бол ер нь тэгэл яг Швейцарын хавцаал байлж шүү дээ. Энэ зан. ер нь бол яг тийм. Энд ч ер нь бол вирц аваа гарч байгаа байхгүй. Тэгээ ер нь энэ хоёр бол яг л тэнцвүүл. Индой. Ноттингем Индой байсан тий. Таам өгч тий. Энэ хоёр бол яг л тэнцвүүл. Тэр нэг дундаж л гэсэн үг байхгүй юу тий. Хачин Герман. Би Герман. Герман ч нөгөө хуучны нөгөө нэг заавал шүүгийн дөрөвт байж идэг тийм чинь амар бүрэлдэхүүнүүд байсан байхгүй. Одоо энэ бүрэлдэхүүнийг бол нөгөө шүүгийн дөрөв зүгээр шүүгийн 8 байвал их юм л гэж харах гэж. За энэ чи Серж Гнабри голсон 2 Германы асуудал тэгээд энэ аралт Бүрдний төсөөл тийм байна. Шинэ зүрийн тогтч гэдэг алга байна. Тэ бас гоё нэрсээ байгаа шүү дээ. Гэхдээ энэ яг Швейцартай адилхан. Швейцар бас гоё нэрийн үд байгаа шүү дээ харах юм бол. Ийм дундаж ер нь бол. Гол нь дээд үеийн үед одоо Германчин довтлогчдоор ямар алдартай байгаа вэ тий? Байсан. Итали энэ хоёр чинь ерөөс довтлогчгүй болчихсон. Айгуу чи. Итали довтлогч байхгүй. Нийлэхэд ингээд Хаварц байгаа. Хаварц ч одоо ямар байгаа вэ тий? Хаварц ер нь бол яг өстой довтлогч биш хүн шүү дээ. Тий. Тэгээд таа бол тий. Яалчгүй довтлогчоор тоглуулад байгаа болохоос. За Ник Волтимат Үзүүн. Аль үзүүн? Жан үзүүн. Жан үзүүн чи юу штэ хаа? Турк штэ. Аа тийм үү. Нөгөө хин байгаа шүү дээ. Денис Ундав. Ундаа. Тий, Ундав. Ундав одоо жишээ нь ингээд Германы шишээгийн өндөр ундаа бол дундаж л довтлогч шүү дээ. За яг дунджаас жоохон дээгүр ч юм уу тий. Тий. Тэгэл одоо юунаас хоош Клозегоос хоош супер довтлогч байхгүй байхгүй юу? Марио Гомес тийм супер биш одоо бас дундаж шүү дээ. Тийм үстэй. Тэгэл одоо манай нөгөө хин маань Фулкрук маань бүр Миланд явж байгаа нү тий. Милан зээлэр явж байгаа. Милан зээлэр явж байна. Волтимаде явах шүү дээ. Волтимаде бол яг удаан шүү дээ. Хэрэгтэй үед хэрэг болж магадгүй. Гэхдээ яг ингээд бүх байнгын талбай дээр байж явах хүн бас биш байхгүй. Бараг Хаварцлаа байгаад байна. Бараг л Хаварцлаа. Тэнгүүд хоёр хажуутал нь тийм супер биш. Набри Сане хоёр одоо тийм амар
Бүр одоо тий. Яг Мусиала Вирц хоёр гарна л да. Гарна. Хагасуулчийн ард товтлогчийн ард Гнабри гарах байх. Хоёр жигүүрт бол Мусиала хоёр гарах байх. Ленард Карл ч одоо нас нь арай залуу үстэй. 18-тай. Голын оролцоогоор за Флорин Вирц саяны тоглолтын дээр 2 гол оруулж 2 голын дамжуулалт өгсөн. Энэ үйлрэл сүүлийн 2 тоглолтод ингээд 2 гол 4 голын дамжуулалт буюу Ливерпулийн энэ үйлрэлийн голын оролцоотойгоо тэнцсэн байж байгаа. Хоёрхан тоглолт нь Германы шиг юм л. 21 оны 9 сараас хойш харин шигшээ багийн төлөө нийтдээ 21 гол шууд байдлаар оролцсон үзүүлэлтээр Кай Хаварцтай тэнцэж ирлээ. Яг энэ цаг хугацаанд. Йосо Кимих харин одоо тоглооны тоглогч биш гэж бодоход 18 байж юм. Ялч одоо нэг дэлхийн одоо яг байрал дээр эхний 5 дотор яригдах хүн гэвэл Кимих л байна. Тийм үстэй. Кимих яг байрал дээр эхний 5 дотор байгаа ш дэлхийд. Нөгөө хоёр нь байрал дээр дэлхийд эхний 5-д байхгүй шүү дээ. Вирц зэрэг шгшээ байгаа гол нуруунд дээр өөрч өгөх юм мөн үү? Гэхдээ одоо тэгэл өөр шүү дээ, өөр арга байхгүй. Мөн. Тэгж харж байна. Тий. Вирц бол эхний 10 дотор л байгаа дэлхийд. Яг өөрийнхөө байралд. Байрал дээр. 5 дотор орж чадахгүй шүү дээ. За Вирцийн яг байрал нь гэвэл яг юу юм бэ? Одоо мангар олон байрал тоглодог юм шүү дээ. Тоглогчийн харал гэж бодоод байна л да. 18. Тий. За зүүн зүгүр биш үү? Зүүн жигүүр Мусиала, Гнабри хин интерчүүд гэдэг яаж гарах юм нэрээ. Уу Набри яалчгүй нэг талд нь гарна. Жигүүртэй аль нэг. Гэхдээ Гнабри ер нь бол клубт бол одоо 18-ны байрал тоглоод байгаа байхгүй. Кени ард тоглоод байгаа. Тэгээ Олисе чинь баруун таа. Гэхдээ Германдаа бол зүүн дээр гарахгүй л бол хүн байхгүй шүү дээ. Зүүн дээр би Вирц ч гэдэг байхгүй. Зүүн дээр Вирц, баруун дээр Мусиала, товтлогчийн ард Гнабри юм болоо гэж боддог байхгүй. Тэгээ 4-2-3-1-ээр л тоглож таарах байх юм бол. Тэгж тоглох. Тэрч бүр Вирц ер нь зүүн талд гарах. Би бас Вирцийн зүүн талд бол тийх байх гэж бодож байна. Тийм үү. Тэгэл зүүн талд бол бүр л дэлхийд бол хойшлоо шүү дээ бүр. Тэгээд Нэрэ. Миний сүсгэл эхлэн үсттэй юм шиг. Тий. Хойшлоо шүү дээ хойш. Кварцела энэ төр яда хаачих юм те. За Дембеле дүү юм уу те явж гэнэ үстэй. Германы шгшээ ингээд 4-3 харьцаатай Швейцарыг хожсон нөхөрсөд тоглолтод. Өөрсдөө дэлхийн аваргын хэсэгт бол Курасао, Котивар, Эквадор гэсэн 3 улстай И хэсэгт орсон. жаргалын хэсэгт орсон. Хэсгээс бол Гайгүй. магадлал Гарнаа дэж маш өндөр. Чирсгээс гараад 24 биз дээ. 32. 32 шүү дээ. Тийм. Тэгээд цаашаа 16 тий. Бага 16. Тэгэхээр 8 руу орно идэх чинь ч өөрөө чанга болчиход байна. 8 л хэцүү. 16 руу бол байж байгаа өстэй гэр. Тийм. За дараагийн тоглолт Нидерланд, Норвег, Йохан Кройф арена Аяксын зэмлэлтэд болсон. За Нидерланд гэдэг улс маань дэлхийн аваргад орсон. За нөгөө түрүүний хэлсэнчлэн Япон, Тунистэй нэг хэсэгт орсон байж байгаа. Нидерланд мөн л адил одоо бас яг 16-аар харагдаж байна. Тэрнээс цаашаа одоо яах юм байгаа юм бэ? Тэнгэр мэдэн те. Довтлогчгүйгээр баг Катарт энэ дэлхийн аваргад орж ирсэн шүү дээ. Одоо бас л тэр л асуудал. Одоо нөгөө л нэг Memphis Depay танаас тийм. Тооны асуудал байна. Тэгснээс одоо хамгаалтан дээр бол нөгөө Ван Дайк, Ван де Вен, Ван Хейкен те Дюмфрис, Фримпон гэж байгаа шүү дээ. Бага. Гой нэрс. Нөө зүүн талд юм байгаа лээ. Зүүн талд Ван де Вений тавиад л. Тийм. Хамгаалт Тэгээ Ван Хейкийг олон хүн байгаа ба. Зүүн ард дээр Акеш тоглож болно л да ер нь бол. Тий, Акэж байгаа. Нас накэж шүү. Анхолт ч байгаас. Бага байх. Хамгаалт бол гоё. Хамгаалт дундын шугам бол асуудалгүй юм байна ер нь бол. Тэнгүүд л дундын шугам Рейндерс байж байна. Дижаны Рейндерс. Топ майнерс байж байна. Урагшлахаар л Маалан ороод ирж байгаа. Даниэл Маал нь урд. Дипай ороод ирж байгаа. Өөр хүн. Гакпо ороод ирж байгаа. Одоо нэг хөгшин хин байгаа шүү дээ. Вейкхорст. Тий Вейкхорст нөгөөт нь хин билээ Аякс. Тэг Вейкхорст бас хэрэгтэй л дээ. Одоо яг нөгөө Волтимейт шиг хэрэгтэй үед хэрэгтэй байхгүй. Хаалгач нь гингүүд одоо нөгөө Премьер лигийн нөгөө юуны хаалгач. Вербруген. Тий. Барт Вербруген. Брайтны хаалгач шүү сайн. Вербруген сайн. За ингээд Норвег харин энэ тоглолтын дээр 2-1 харьцаатай болж өгсөн. Хаалан тоглоогүй байх шиг байлээ тэгж харсан. Одигарч гинтэлтэй байгаа тий. Тий. Тэгэхээр энэ Норвег бол яг тийм үнэн хүчээрээ бол үзэлцээгвэ гэж харж байна. Норвег ч өөрсдөө болохоор Францтай Сенегалтай нэг хэсэгт орчихсон. Зүг тий. Тэгээд сая нөгөө Сенегал ч нөгөө Арслан Конго орж ирэх гээд байгаа үстэй дээрээс нь. Тэгээд 18 оны дэлхийн аварга чинь саяны юуны Африкийн аварга байж байна. Норвег бол чанга хэсгээр орцсон. Гэхдээ энэ Африкийн аварга чинь тэгээд Сенегал нь болсон уу, Марокко нь болсон уу? Үгүй
твийнх нь холбоо бол Мароккод өгье гэсэн. Тэгээ сая Мароккогийнхаа өөрснөө яах юм гэж яах шиг л тий. тий яах юм. Ашраф Хаким бол юугүй төвөг цаашаа Сенегал бол авраг авдгаар авсан. Бид нар өөрсдөө бидэрт боломж байсан тэднэргээ бид нар өөрсдөө л алдсан. Тийм. Яах юм гэсэн байл. Тэнгүүд холбоон заа яах юм гэж байгаа бол ийшээ өгч гэсэн. Тэгээ би харин саяны цуглалтаар харин харсан чинь Сенегал ч сая нөгөө нэг сард Африкийн авраг болчиход тэгээ сая цуглалтаар Сенегалта Дакар үлээ. Дакарта юу яасан шүү дээ. Цомын баяраа. Цомоо цэнгэлдэх рүүгээ авч орж иж байгаа. Сенегалийн ард түмэнд. Тэгтээ нэг юм Жохон бэргээтэй. Орж ирэхгүй нэг энэ сая нэг сард авсан цом гэж юм шиг. Ийм болгочих байгаа. Нэр төр ямар ч тийм сонин нэр хүндрэл хайчих. Барьж гарч ирж илээ цомоо. Болно одоо зүгээр яг түүхийн хуудсан дээр аль нь аваргаар бичиж. Сенегалаар л явах юм байна л да. Тэгээ Сенегалтад өгж байгаа юм байна л да. Очрол болно. Гэтэ Мароккочин тийм юу өргөдөл гаргасны улмаас тэгж хийж байгаа мó? Үгүй тэрийг эргэж нөхөж шалгаж үзээд. Тий шалгаж үзээд нөгөө өдөрдох шүүгчдийн юм уу ч гэдэг юм одоо. Тэнгүүтээ дөрмийн дагуу бол одоо тэмцээнийг ингэж орхисон энэ багийг шууд хасах хэрэгтэй энэ төр. Өдөрдох шууд талбайг орхиод 10 минут болсон гэдэг юм. Бас нэг хязгаар мэзгаар үү. Ингэсэн багийг бол хөөх хэрэгтэй бостой энэ төр техникийн хожигдол энэ төр гэл тэгсэн юм байна тий. Тэнгүүд нь одоо ингэж ийна гэсэн чинь гээгүй яах юм бэ тоглолт болдгоор болоод өнгөрсөн. Гээд нөгөөдөл нь тэгсэн юм байна. Тэгээ стол нэг Африкт л манайд эсвэл болно шүү дээ. Тий. Манайд бас байж болно тий. Манайд болно. За Шотланд, Япон, Хамптон Парк, Глазго. За Япон ер нь Азаас хамгийн гайгүй нь байна шүү. Тий. Өмнөд Солонгос маань бас нэг жоо барьцгүй. Солонгос чи Кот д'Ивуар 4 тэгдэлсэн шүү дээ. Гэхдээ ер нь ч өмнө бас хожигдсон шүү. Нодлон модлон. Тий, ер нь Солонгосоос тэгтээ нэг юм хүлээлтгүй юм билээ угаасаа. Гэхдээ 16 байгаа биз дээ. Байхгүй юу? 32 байгаа. 32 байгаа. Японч ингээд Шотланд дээр тоглосноо. Одоо Англитай тоглоно. Хоёр ер нь Азаас ер нь хамгийн дажгүй формтой Япон байлаа шүү. Ито юу? Тоо. Энэ Кёга Фурухаши энэ чинь бүр дуудагддаг юм байл шүү дээ. Нөө юу? Селтик. Тий. Селтик идчихтэй нэг хэсэг бүр насаараа дуудагдсан л та гэлж. Тэгсэн үү? Энэ Майда энэ чинь. Энэ их гоё өмсгөл байгаа юм да. Энийг авч авна. Энд гэхдээ юу Германы шишиг өмсгөлт ямар адилхан тий? Германы шишигийн өмнөх Европ Курасаогийн баг ба шүү дээ. Тий. Тэр чинь хятад 2-0-оор хүнээчин лээ. Тийм үү? Тий. Курасао хятад 2 тоглоод. Хятад 2 тоглоод тий. Нөхөрсөг юм. Ямана хятад 2-0-оор тавиачин лээ. Тийм. Курасаог ч сая юу штэ. Дик адвокат өдөрдөж жагаад дэлхийн аварга ирэх авч өгөөд тэгээд ажил өгцөн. Ар гэрийн шалтгаанаар. Тэгсэн чинь яг халд тоглосон чинь манай хятад тоо юу илүүрхчихлээ. Тийм. Тий. Дэлхийн аваргад орж чадаагүй баг штэ. Тэгтэл нөгөө дэлхийн аваргад орцсон баг нь бол хятадыг барахгүй л хэлээ. За сая Шотландыг талбайд нь Японы шиг нэг тийг харьцаатай Жуниор Итогийн голоор хоцсон. Ито Жуниор Японы шигшэд яаж тоглож байгаа зүйлтэй гэдэл харцгаая. Ер нь манай Азаас харах дэлхийн аваргын нэг чимэг байж болох гоц тоглогч байна шүү. 2023 оноос хойш шигшээ багтаа 25 тоглолт хийхдээ 12-ын л гараанаас эхлүүлсэн. Ингэхдээ 6 гол оруулж 16 голын дамжуулт өгсөн байж байна. 62 голд шууд биш 62 минут тутамд нэг гол шууд байдлаар оролцож байна. Итог ер нь байнга гараад нэрэлдэг юм байна. Ер нь нэг айл 2 дугаар агаас 60 эдээс хойшоо сэлжуулагч бол оруулж ирдэг. Супер саб юм биш үү? Супер сэлгээ. Зөрчтэй нөгөө 6 дахь тоглогч гэдэг шиг. Одоо тэгээд үгүй Японч тэгээд ундраалах юм те тамирчид нь. Би зүгээр энэ чинь бол яг л насан дээр ярьж байгаа. Одоо баг хөвшө Ахмадтай орцсон тоглож шүү дээ, тий. Би зүгээр энэ Японы шишгийн тасалжуулагч нь Мориасууд л жоох итгэдэггүй. Айгу барьцгүй ер нь бол. Яг ингээд тогтсон 11 бол байхгүй Японы шишээ. Гэхдээ тэгээд юу юм бэл чи Япон ч ингээд юм Европоор баг 40-50 тамирчин тоглож байгаа байхгүй. Тэгж. Бүгд ингээд юм яг багада яг ингээд бүр гол биш. Тэгсээр нэг юм гараанд байгаад байдаг. Сэлгээ Эсвэл сэлгэнээс орж ирдэг. Ингээд нэг юм баг Яг өөрийн тоглогчд. тий, яг юм үүргийн 40-50 тоглогч байгаад байгаа байхгүй. Хинээ яг сонгох юм айгүй хэцүү юм бэл. Ер нь
бүгдээрээ гайгүй багд байгаад байгаа байхгүй. Одоо Нидерландын лигүүдээр, тэр Бельгийн лигээр, Германы лигээр, тэр Дани, Норвегийн лигээр битүү. Тэгсэрнэ тэр яг нөгөө одоо Кагава шиг бүр ингээд тодроод бүр багийн одоо лидер хэмжээний бас байдгүй. Тэр ямар ч гэсэн нэг юм тоглолтод бол 60 минут тоглоод байдаг хүмүүс байгаад идэв л ш. Японыг ер нь аль хөрнө гэж харж байна. Япон ер нь хамгийн гайгүй нь Япон юм шиг байлээ. 18 онд Бельгийг ер нь мулталгаашгсан. Тэгсэн. 22 оны Катарт бол Испанигч, Германикч ер нь шоглоцсон шүү дээ. Энэ жил яах вэ? Энэ жил бас тийм Эсгээс бол асуудалгүй бах уу? хүлээлттэй бол байхгүй л бүр дээшээ том баг үүдтэй. Гэхдээ манай Аз ТV-с одоо хамгийн гайгүй одоо хол явж магадгүй нь Япон байгаа. Нидерландтай нөгөө хэд чинь юу байгаа вүлээ? Иран маань яаж магадгүй те. Иран байгаа, Сауди Араб байгаа. Сауди Араб нэг хол явдггүй маа дэлхийн ард. Хэцүү. Йордан байгаа. Австрал манай ТV-с орж ирж байгаа. Австрал маань харин бас нэг том тамирчин байхгүй. Австралид гэхдээ одоо ингээ манах гэдэг ингээд өөрсөндөө наах гэдэг ингээд нэг л буудаггүй те. Узбек, 16. Тэгээ Японд байгаа сте. Гайгүй хол явж магадгүй нь Япон. Яг Шувын 8 л орчихсон. Тулсан газар Солонгос маань бол бас үзэн л те. Тэгээ айгүй их дундаж тоглогчтой юм байна. Битүүд харцсан. Митомо багийн ахлагч биш багийн лидерийн бараг хуваар тоглолт гэжтэй Брайтон тий. Тий, үгүй Митомачтай бас Брайтныхаа бас лидер гэхүү бас. Үгүй яах вэ тэгээд тэр чинь тэндээ очихоор бас том шүү дээ. Том нэр болно шүү дээ. Камада ч одоо жоохон хайрах маягтай. Харих маягтай. Ер нь бол одоо тэгээд Германаар хэдэн тоглогч нар байгаа. Ричу Дон химэн ч байгаа шүү дээ. Багийн нэг тийм айгүй хэрэгтэй тоглогч нар. За ийм нөхөрсгөл тоглолтууд бол өнгөрсөн 7 хоногт боллоо. За тэгээ өнөөш нь бол мэдээж түрүү хэлсэнчлэн плей-оффын Европын бүсийн финал мөн Англи, Японы гişүү богдын нөхөрсгөл тоглолт бол бүгдээрээ тэг 245 минутаас PSN-ийн 5 суугаар ингээд бүгдээрээ дараалаад шууд амжуулагдана. За хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ Англи Премьер лигийн сонин хачин за энэ 7 хоногийн FA цомын хуваар Германы Бундслигийн тоглолтын хуваарийг харах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wohom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаа сүүлийн 3 дугаар хэсгээр болзээ. Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээр өнгөрсөн 7 хоногт Английн Премьер лигтэй холбоотой том 2 мэдээ гарсныг ярихгүй бол өнгөрч болохгүй байна. Нэг нь бол эхнээс нь шууд хэлье. Мохамед Салах энэ үйлрэлийг дуусгаад Ливерпул клубыг орхихоор босныгоо профессор зарласан. За Ливерпулийн төлөө үзүүлсэн тоон амжилтыг дурдъя. Та хэд мэн тэгээд сэтгэлдээ хэлэх баха. Бүх тэмцээнд 435 тоглолтод оролцохдоо 255 гол 119 голын дамжуулалт 374 голчууд байдлаар оролцсон. За авсан цомуудын дурдах юм бол лигийн цомыг 22 онд авсан, Премьер лигийг 2020-2025 онд өргөсөн, 2019 онд аврагуудын лигт мөн ондоо супер цомд клубүүдийн дэлхийн авраг төрүүлсэн, 2022 онд FA цомд төрүүлсэн, 2022 онд Английн супер цом буюу Community Shield-ийг төрүүлсэн амжилтыг бүх цомыг л авч тээ. Гаргажээ. Карабао харагдахгүй нөгөө. Карабао тэр лигийн цом мөн. Бүгдийг авсан. За тэгээд 35 нэг багийн төлөө хамгийн олон гоолчууд байдлаар орцсон Премьер лиг рекордыг, Wayne Rooney-гийн рекордыг 5-аар ахиулчихсан явж байгаа. Нэг цэнгэлт хүрээлэнд хамгийн олон гоол оруулсан рекордыг, Terry Henry-гийн Highbury-гийн 151-ийн рекордыг Anfield-ийн 152 болгож ахиулчихсан байж байгаа. 595 тоглолтод Премьер лигт оролцохдоо 76-ад нь 595 тоглолтод замналтаа оролцохдоо 76-ад нь тоглолтын Player of the Match буюу тоглолтын шилдгээр нэрлэгдсэн гих мэтлэн амжилтуудыг үзүүлсэн. Премьер лигт үзүүлэлтүүд 189 гол 92 голын дамжуулалт, нээлттэй тоглолтын боломж 534-ийг үүсгэсэн, 1104 удаа хаалгаруу зогсон, 480 хаалгаа онсон, тургуулийн талбайд 2717 удаа хүрсэн гих мэт үзүүлэлтээр Премьер лигт тоглосон цаг хугацаанда буюу 2017 оноос хойш эдгээр бүх тоогоороо Мохамед Салах бүх тоглогчдыг тэргүүлж байна гэж. За энэ тоглогч ингээд Ливерпултэй 2 жилийн гэрээ сунгаад эхний жилээ дуусгаад явахаар боллоо. За тэглээ. За Премьер лигийн бүх цагийн шилдэг тоглогч мөн үү?
Премьер лигийн үү? Тий. Би бол үгүй. Бүх цаг үеийн шилдэд тоглож байна. Премьер лигийн 92 оноос хойш үү? Тий. Одоо ч Аалан Ширер мэр байх байлгүй дээ. Одоо манай Рүүни хин Бек Анри интервью байна. байгаа хаа. Зүгээр ямар ч сан Топ Ливерпулийн тоглож штэ нэг. Ливерпулийн гэхээр Ливерпулийн фэнүүд нь нөгөө бүр өмнөх одуудыгаа Макмана манай тэднийг урдаа оруулаад Жирард яагаад байгаа маа те. Тэгж анзаарагдаад идэв шүү. Яг хөө тэгж нөгөө бүх цаг үе гэж яригдах хэмжээнд очих юм тул те жоохон нөгөө нэг цаг хугацаа хэрэгтэй байх. тий. Тэгэхгүй бол одоо шууд 10 жилийн дараа шал өөр шүү дээ. Тэ одоо яг Салах бол одоо 17 оноос хойшоо яг үндэ бид Салахыг улаан өмсгөлтөө одоо улаан өнгийн өмсгөлтөө өөр өнгийн өмсгөлтөө гаргахад одоо маш эвгүй төсөөлөхгүй болцсон байна шүү дээ. Яг тэгэхээр уг нь Челси тоглож ирсэн шүү дээ, тий. Одоо нэг ганц хоёр тоглолтод оролцоод Челси тоглож ирсэн юм тоглож шүү дээ. Өөр ингээд өнгийн өмсгөлтөө ч юм өөр клуб тоглоно гэхээр би бол төсөөлөхгүй юм хэмжээнд очсон. Яг Ливерпулийн энэ 17 оноос хойшоо энэ Клоппийн 90 үе тий. Яг энэ Клоппийн супер гайхалтай 90 үеийн хамгийн том тоглогч нь байж чадсан. Яг энэ үнэндээ энэ хугацаантай Ливерпулийн хувьд бол байж болох бүх амжилтанд хүрснийг бид харлаа. Дээрэс нь тэр хүртэл бас Ливерпул унал босолтой маш олон үе байсан шүү дээ. Яг докторчод Клоппийн яг энэ дээд түвшинд маш олон жил доктортой байсан энэ үеийг хамгийн гол тоглогч нь гэхээр яг бүх цаг үед бол мэдээж яригдах байх Ливерпулийн гэхдээ дахиад нэг 5-10 жилийн дараа болох юм бол илүү бас ингэж үнэлэгдэж ирэх болоо. Тэгээ хүмүүс ч бас ингэж хоошоо харж илүү сэтгэл төрж 21-р зуунд бол би ямар ч хэлсэн Жерардын дараагаар л яригдах байх л гэж боддог. Тэ? Жерард тэгэл Салах яригдах байх. Салах байгаагүй бол Салах Ливерпулийн бүрэлдэхүүнд байгаагүй бол Ливерпул өдийд яг өөр тоглогч олж ирээд нөгөөх нь сайн тоглох байсан бах л да. Тэгвэл амжилт бол одоо Манчестер Сититэй тэр олон дараалан 100 холбон Премьер лигийн өрсөлдөөнд байх уу? Аврагуудын лигт дөрүүлэх 2005 оны нөгөө Стамбул төрүүлсэн төрүүгээ дахиад Ливерпулийн фэнүүд одоо дахиад ярьсаар байх байсан болов Премьер лигийн төрүүгээ дахиад хэдэн жил хүлээх байсан болов тэр хугацаа илүү хойшлох байсан байх гэж би бол боддог. Салах байсан тулдаа энэ хугацаанууд энэ амжилтуудад бүгд Премьер лигийн төрүү бол өстой Салах байгааг бол худлаах уу? Тий худлаах. Өөр хүн ирээд мэрээд энэ төр тийм. Салах, Мане, Фремино гэж та. Тий. Супер гурал. Яг гэхдээ энэ Ливерпул тэгээд тоглосон ер нь аврагуудын лигийн 2 финал билүү 3 финал байгаа шүү дээ. 18 он 2019 он 2022 он 3 финал байгаа шүү дээ. Аврагуудын лигийн 3 финал хэцүү шүү дээ. Ер нь бол гэхдээ энэ Ливерпул тоглосон онцлогтой бол нэг баллон дор ууланд байвал байх байсан болов л гэж бодсон. Хамгийн төгснөг жил би тий тэрэн дээр нь яачлаа хин авчлаа. Яг баг хамгийн Дээрээс төгссөн томчууд л нэг нь авцсан. өнгөрсөн жил үү? Чиний өмнө. Үгүй бүр өмнө шүү дээ. Үгүй тэр аврагуудын лиг төрүүлдэг жилийг яриад байна л та. Тий. Месси авчихсан шүү дээ. 19 онд Месси чинь бас яасан гэчлээ нэг. яасан гэчлээ. Тий. Месси бас нэг гайхамшиг бүтээсэн гэж байсан. 19 оног юу санахгүй. Тэрнээс Бас нэг гайхамшиг бүтээсэн л байсан. Ингэсэн штэ гэдэл авахаас өөр аргагүй штэ л гэж хэлсэн үед. Өнгөрсөн жил бас л ер нь яг аргуудын лигтээ Яваагүй. төрүүлсэн бол нэрээ. Тий. Аргуудын лигтээ явцсан бол Өнгөрсөн жил тэрүүгээрээ Дембеле авч байгаа тий. Одоо тэнгуут бодохоор жишээ нь 18 онд 22 онд аврагуудын лигтээ төрүүлсэн бол аврагуудын лигийн 3 төрөө байж байна. Сити тэр үед тэгж амар байгаагүй бол Премьер лигт хэд дараа л төрүүлэх байсан. Тэгэхээр одоо бүр амар бүр ингээд ямар ч амнаас эргэлзээгүй Премьер лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж хэлж болохоор байсан. Тэнгүүд тэр дунд бас л давуулсан зүйлүүд байсан байгаа. Тий, одоо энэ түүхийн хуудаснаас Сити, Реал Мадрид хоёрыг арчи аялтай биш. Тэр хоёр байсан. Хэрвээ тэгсэн байна тий. Тэ? Сити гэж нэг баг яалчихгүй Премьер лигт ингээд байла. Аврагуудын лигт нь Реал Мадрид гэж нэг баг. Тийм үү? 3 финал дуруулалт дээр нь байж байгаа баг. Хоёр дээр нь. Хоёр дээр нь өөрсдийнх нь авдаг дээр нь тоотны юм байж байгаа. Нөгөө хоёр авч чадаагүй дээр нь Реал Мадрид байж байгаа. тэгсэн. Тэ? Тэгээ Реал Мадрид чинь хоёр тоглогчийг хасчилтай биш. Одоо тэгээд Сауди Араб уу? Мэдгүй ингэсэн юм байна. Ямар ч Салахыг нөгөө нэг юм Ливерпулийн түүхэнд одоо том гавьяа байгуулсан том тоглогч. Одоо гэрээ нь бол дуусаагүй байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр гэрээгээ шууд дундуур нь би боллоо гэдээ явж болохгүй ба шүү. Энэ үдэлд дууссан. Өөр тамирчин бол тэгж болохгүй юм байна. Салахт бол тийм эрх байгаа гинэ. Салахыг анханасаа гэрээ байгуулахдаа чи гэрээгээ дуусгаараа эсвэл дундуур нь за би явмаар байна гэвэл тэгээд яваараа чамайг шууд явуулахгүй чи чиний хүслээр л бүх юм болъё гэж гэрээ байгуулсан гинэ. Тэгэхээр Салах гэрээнд дуусах болоогүй байгаа ч гэсэн
За би ерөөсөө энэ жилээ дуусгаад явъя гэсэн юм байна. Тэнгүүд нөгөө клубын удирдлага ч гэсэн шууд Салахыг хүндэлж байгаа юм байна. За Аз өөрөө мэдээл шийдвэрээ гаргах эрхийг өөрт нь өгсөн гинэ. Энэ үл дуусаад гэхдээ уусаа гэрээ үгүй юм байна. Дахиад нэг жил байгаа юм байна. 40 жил байна. Тэр нь төвл тоглогч. Сайн нодлон зон сонгохдоо хоёроор сонгосон. Ерөөсөө тийм байхгүй. Ерөөсөө Салахын хүндлэл гэж юм. Тий. Тэрнээс хүн тамирчин дундуур нь гэж болохгүй юм биш. За тэгээд эх 7 хоногоос ч юм уу тэгээд нэг 8-ны шуум мэдээллүүд ороод ирэх байлгүй гэж бодож байна. За Салахын хувьд бол ингээд гой тоглогч ямар ч байсан бид бол үдэхээр бол за Премьер Лигтэй ш дахиад тоглож байгааг бол үүсэхгүй ш. Үүсэх арга өөр багт. За нөгөө талдаа бас Игор Tudor Тоттенхэмийн дасгалжуулагчийн ажлаа өглөө. Ёстой л. За нэг үл өтөх нөхөр. Атлетиког нэг хоцж байгаа маа тий. Тий. Устаар байдгүй. Тэр за Арсенал хожигдсон юм байж, Фулхэм хожигдсон юм байж, Палас хожигдсон юм байж. Анхнаас нь л хэлсэн ш хэдүүлээ тий. Очиж Игор Tudor. Хөөе биш. Хөөрхий бас хойрон чанга байсан юм биш. Чанга байсан. Гэтэ яах вэ? Арсенал, Фулхэм, Палас хэцүү ш. Тоглолтын агуулга бол юу ч байгааг л тий. Та дагуулгаар нь дүгнээд байна манай Tudorыг бас нэг өрсөлдөө үзүүлээд нэг тоглож байгаа л да. Тэгэхэд яг Берлин талаа айхтар байсан. Ливерпул дээр бол сайн тоглоод тэнцсэн биз дээ. Тэгсэн. Гэхдээ сүүлд сайн тоглосон ш. Ливерпул өөрсдөө тэгэл цаг тусчаад гол алддаг боломжлол хийсэн. Игор Tudor яг нөгөө 90 минутаас хойш бэлгээ гардуулсан. Тий, бэлгээ гардуулсан. Юу бос өмнөх байсан Тоттенхэмээс юу ч өөр харагдав болно. Нөгөө Франклийн Тоттенхэм бэлтгэмтэлтэй байсан гол авч ирсэн үү алдчихсан өөрсдөө гол орохгүй ингээд хожигдоо явжсэн. Tudor ирлээ юу өөрчлөгдсөн? Юу ч өөрчлөгдөв. Яг бэлтгэмтэлтэй тэр нөгөө байсан ядаж тоглолтын агуулга тэр хөлбрийг ч өөрчлөөгүй. 3 хамгаалагчтай хөлбөр 5 хамгаалагчтай 2 жигүүртэйгээ яг wing back-тэй тоглолтоо үргэлжлүүлсэн. Tudor ч бас яг энэ хугацаанд дундуур нь аав нэг нүү тэгсэн аав нь насварсан байна. За тэгээд Премьер Лигт ажилласан хоногоороо хамгийн цөөхөн хоног байдаг рекордын 5-д орж ирсэн байна. Кристиан Стеллини Тоттенхэмд 29 хоног ажиллаж ирсэн байна. Сэм Аллардайс Лидс Юнайтед 30 хоног, Анже Постекоглу Ноттингемд 39 хоног, Лесрид Чарлтон Атлетикт 40 хоног, Игор Tudor Тоттенхэмд 43 хоног ажиллаад Премьер Лигт ажилласан хоног. Домогт Аллардайс дууслаа. Сөрөг рекордтод явж л тий. Энэ Сэми Аллардайс ч гэхдээ нэг юм улирлын төгсгөл тийм ээ. Бас нэг 3 сар аврагч болж ирсэн. Тэгээд аврагч болд үлдээнгүүтээ тэгээ яваад гэдэг юм байна. Уусаа түр ирсэн юм шиг тий. За ингээд Сэм одоо тэгтээ баг дасгалжуулж байгаа юу? Байхгүй. Мянгийн бэлэн бэлтгэлтэй байдаг юм шиг. Тоттенхэмд одоо хин ирж аврах бол Дезерби гэж айгүйх яригдчих байна тий. За. Дезерби чинь сая бас л одоо нэг өөрийнхөө хайнг хинэггүй байдлаас болж Марселиг аврагуудын лигийн асгах шат руу оруулаагүй шүү дээ. Угаасаа л орж байгаа газар дээр тий. Яг улаан шугамны доогуур таслагдаа шүү дээ. Тэгсэн. Тийм тэр сүүлд тэгж олон гоолоор хожигдох шаардлагагүй л байхгүй. Зүгээр л сүүлийн тоглолт шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө ингээ хожигч дайраад нөгөөдлийнхаа үр дүнгээ мэдэхгүй байгаа юм уу яагаад тий. Тэгээд мултраа тэрнээсээ болж багийн арын албатай бөөн үл ойлголцол болоод тэгээд Дезерби халагдсан шүү дээ. Тэрнээс Дезерби айгүй довтлогооны дасгалжуулагч л да. Тэгээд яг ингэж байгаа юм байлээ. Нэг юм нь Дезерби нөгөө нэг Премьер Лигийн багуудтай тоглох арга барил Премьер Лигийн уур амьсгалыг мэддэг гэж хүмүүс үзээд байгаа юм байна. Тэгээ баг хамгийн зөв сонголт нөхөө Дезерби. Брайтонд удацсан шүү дээ. Тэгт. Тэгээд аминдаа дэвшээд Марсел явсан. Тэгээ олон Дезерби өөрөө одоо ер нь дасгалжуулагчид Тоттенхэмд ирэхийг хүсэхгүй л гэдэг шүү дээ. Харин одоо яг ийм багт ийм байгаа байдалд үнэхээр л бүр тийм сорилт челленж хүсдэг дасгалжуулагч шүү дээ. Асуудал нь гол нь юундаа байгаа даа. Өдөртөл одоо тэр нөгөө хин Даниэл Леви чинь одоо яг спортын захирлаа өгсөн ч гэсэн удирдлагт оролцсон хэвээр байгаа. Яг удирдлага нь яг талбай дээр одоо бага тоглуулахад тамирчдын арамаараа юмд оролцож байгаа юм уу? Хин үгүй. Леви тэр нь бол Тоттенхэмийн гол асуудал би мөнгө л гэж бодож байна. Хитгэн мөнгөтэй юм уу? Үгүй, мөнгөгүй. Ер нь мөнгөгүй. Сая одоо жишээ нэг хэнийг Лайпцигаас Шависэн харин тий. үнтэй авсан шүү. Байгаагаа л өгчөж байгаа шүү дээ. 70 лөө. Тий. Тэгэл 70. Тэгэл болов. Одоо ингээд би бусад багуудын ингээд 8 хийж байгаа дүнг харангуут доод лигээс чемпионшипээс гарч ирж байгаа баг чинь за хэдүүлээ 100-аар гингүүтээ
тэр чин 100 дотроо бас нэг 5 6 хүн авчих шүү дээ. Ингээ 100-аараа хөрх ингээд эндээс Францын доод лигийн баг магаас ч юм уу ингээд доод түвшний баг магаас ингээд хөрхөн тоглогч болоод ирж байгаа. Дөнгөт ерөөсөө хэмч тоотон хэмч ингээд кармага ухаж чаад яг байгаа мөнгөндөө энд тааруулаад нэг их өчих гэдэг 8-нууд ер нь жоохон хийх гээд байгаа талтай байхгүй. Би бол тэгж харж байгаа. Сая жишээ нөгөө Бренан Джонсон явуулсан шүү дээ. Харин тийм. Дөнгөт одоо ингээд яадаг штэ хилдэж штэ нөгөө сүүлийн 3 үлрэл дараалаад багийн мэрэгэн бүчээ уруулан ингэ явуулсан гэдэг чинь. Уг нь тийм баг буцаагаад авчих тоглогч нь тэр хэмжээний тоглогч байх хэрэгтэй байхгүй. Тэрнээсээ эсвэл давуулсан ч юм уу те. Ер нь тийм хүлээлттэй байх хэрэгтэй. Тийм ер нь Тоттенхэм бүтэлтэй 8 гэдэг юм би Ричарлсон бас үнэтэй авсан юм аа. Тэгсэн. 50 биш тий. Тэгээ одоо сая Конор Галагерийг буцаж авч ийн. Одоо буцаж юу байх вэ? Премьер лиг тавьчих тий. 40. Тэгээ 40 45 тий. Тэгээ юу вэ? 13 онд Бейлиг 100-аар зарснаа хин хэнийг авцарлаа. Тэр бол тийчтэй бүтлгүүтэл шүү дээ. Тэр ч ихтэй бүтлгүй. Би харин Тоттенхэмд ерөөсөө бүтэлтэй Модричийг явуулаад бас. Тэгсэн одоо явуулсан нэрсийг харалта. Кейн, Сон, Модрич, Бейл я томчоо тэгээ хин байдیں۔ Тэгэл яг хуу шууд гэрэн дуусаад тайлсан томчууч байгаа. Кейн Сонтой байхдаа аврагын лигийн финалд хүрсэн байгаа маа. Тийм баг одоо ингэж унах бүс орохгүй төлөө өрсөлдөж байгаа юм л та. Тэгээд энэ нь бол би энэ бүдэрдлийн тэр Леви хэм байна тэрний асуудал нь үргэлжсээр л байгаа гэж бодож байгаа. Одоо Тоттенхэмийн цэнгэлт хүрээлэн 19 онд ашиглалтанд орсноос хоошоо жишээ нь санхүүгийн асрах алдагдалд орсон гэдээ ярьдэн шүү дээ. Тэрнээсээ хоошоо тэгэл тэрнээсээ гарч чадахгүй. Ингээд элдий цайцсан өнөөдөр. Менежментийн төвшөнд л. чөлөө авсан. Тоттенхэмийнх нь фэн байхгүй. Тийм. дараа нь яг амаас суугаад яри. Тэгээ бас одоо 8-8-ууд энэ бүр ингэ сайхан нэр гаргаад фитнесийн баг дээр ч гэсэн ер нь бол асуудал яригдгалах. Одоо энэ олон төвөгчд яагаад гимтээд байгаа юм те шалтгаан байгаа шүү дээ. Тоттенхэмээс чинь Кайл Вокер яагаад явсан юм? Тэр бол өстой Сити. Тийм Сити бол өстой мөнгөөр өстой бол тухайн үед чинь Тоттенхэм ч угаасаа тэгээд жигүүрийн хамгаалагч тараа бэлтчихсэн цаг байна шүү дээ. Дани Роуз байсан. За FA цамын шүүгийн 8 7 хоногийн амралт өдөр байна. Тийм үү? Бэм гарагт 19 цаг 45 минутаас цагийн үржилтэйг байхад Сити Ливерпул тоглоно. Тэгээс энэ 2 суугаар 12 цаг 15 минутаас оргил тоглож байгаа юм шүү дээ. Челси Порто хэлтэй байж байна. PS-ийн 2-оор. Шөндөө үргэлжлүүлээд тэг 3 цагаас Southampton St Mary'д Арсенал очино. Тэгээд маргааш нь ням гаргийн орой 23 цаг 30 минутаас West Ham Leeds-тэй. Энэ ингээд нэг байрлал нь яах юм? Арсенал хожлоо гэхэд дахиад тоглоно. Дахиад тоглоно. Одоо тэр Leeds West Ham-ийн аль нэг дээр гэсэн байхгүй юу? Байхгүй. Энэ жил 8-д гэхдээ ер нь бол дараахан богод бас нэлээ шахаж орж ирсэн байх шүү. Тийм одоо Челси жишээ нь Портвеллиг хожих магадлал өндөр хожоо гараад ирлээ гэхэд бас Southampton ч юм уу те West Ham Leeds-ийн юу хожигтой таарч болно. Гараад ирчих боломжтой байна. Ер нь тэгж сугалдаг л да. Тийм Челсигийн суглаад юм бас юм байна шүү дээ. Тийм суглаан дээр нь би очдөг байхгүй. Миний гар чинь айгуу тийм Азтай. Хүүхдийн гар гэдэг шиг. өгнө үү? Портвелл гэдэг. Гаргаад ирдэг байхгүй. Суглаа оллоо шүү гээл дараагийн удаа ингээд өгнө үү? Гриффиндор. West Ham. Би бас нөгөө West Ham Leeds 2-оосаа гэж West Ham-ын дээр байгаа. За ингээд энэ 7 хоног амралтын өдрөөр Leeds-ээс жоохон айнгуй. Амралтын өдрөөр Премьер лиг байхгүй. FA цамын ингээд шүгний 8 тоглолтууд болно. Германы Бундслиг харин бид 9 тоглолтоос 7-ыг нь шууд амжуулахаар болсон байж байгаа. За нөгөө Премьер лиг байхгүй болохоор Премьер лиг байхгүй болохоор ингээд энэ арга түүхэндээ дамждаг уу? За Бэм гаргийн орой 21 цаг 30 минутаас Leverkusen Wolfsburg-тэй байна. Freiburg Bayern-тай байна. Hoffenheim Mainz-тай байна. Werder Bremen Leipzig-тай гэдэг. Дандаа байрлал Stuttgart Dortmund-тэй. Гой тоглолтууд яг онолт таарсан байна лээ. Тэгээ яг тэднийг бол гарах шууд амжуулагдсан хүрнэ. Тэг цаг 30 минутаас Stuttgart Dortmund энэ төргийн оргил тоглолт байж байна. За ням гаргийн орой Сан Паули Union Berlin 23:30-аас Frankfurt Köln 28 дугаар төрөг. Юрген Клоп тэгээд нэр яг энэ Red Bull мөлийнхаа ажлыг л хийхээр болсон тий. тэндэл байна одоогор бол. Одоо ерөөс дасгалжуулагч Denfeld нэг зочилж очсон байл шүү дээ. Дасгалжуулагч бол ерөөсөө хийхгүй. Гэтэ нөхөр яах юм шиг зүгээр энэ удирлыг дуусгаад бас нэг жоохон чимээ сонсох юм а тий. Хаанаас
ямар санал ирэх нь үү? Сая харин нэрээ Ливерпулд Анфилд зочилж байсан би энэ жоохон хардсан. Зочилдог чи юу байхгүй. Саяны шгшгийн цуглаалтаа нөгөө домгуудын нөхөрсөг тоглолтын дасгалжуулагч. Тэрийг зүгээр дасч уусан. Дасгалжуулагч. Тэрнээс өөр яриа байхгүй. Энэ хүн ч одоо ингээд одоо ер нь үндснээ амьдралдаа 3 багтай хүн. Майнц нь бол яг унган баг нь. Нөгөө хоёр нь бол Дортмунд, Ливерпул гээд хоёулангаар нь аврагуудын лигийн финал хүртсэн. Тэ? Хоёулангаар нь тэр одоо Бундслиг, Премьер лигийг авцсан. Ийм хоёр том багтай. Аврагуудын лиг 4 пенальтсан тийм том дасгалжуулагч ажиллахгүй байгаад харна гэж сонирм байгаад. Нөхөр яг зүгээр дасгалжуулагчийн карьераа эргэн сэргийний гэвэл Германы шгшээ Реал Мадрид гэсэн л хоёр сонголт л ярьж байгаа шүү зүгээр. Тийм үү. Энэ хоёр сонголтын аль нэгийг л хийгээд эргэж дасгалжуулагчийн карьераа аврагуудын лиг 4 пенальтсан дасгалжуулагч бас Өөрөө тэгээд Ливерпул дасгалжуулагчаар эргэж ажиллавал Ливерпулд л зөвхөн очих гээд ярьсан байсан шүү дээ. Тийм үү. Сая бол хинч юу гэж болно. Гэтэ тэр чинь бас Клоп шүү дээ. Клоп ч бас сайхан гарч. Хэлсэндээ байдаг. Тий, эр хүн шүү дээ. Тэгэхээр би зүгээр сая очинготоос Ливерпулээс жоохон ч гэсэн ярьсан байх таа. бас нэг тийм жудагтай хүн хэлэнгүүт нөө. Алонсо юу н очин дөө. их бах. Алонсо ч мөн ялгаагүй Ливерпулийн домог л доо. Тий. 5 оны 5 домог. оны. Тий. За хэдүүлээ дуусгая. Энэ 7 хоног ингээд FA цомын шүгэн 8 Германы Бундслигийн шууд амжилтууд байна. Өнөө шөнд дахиад хэлээ. Дэлхийн аваргад оролцох Европын 4 улсын нэрийг тодруулах 4 тоолог дөрүүлээ PSN 1 2 3 4 гэдэг суугаар гараад 5-аар нь Англи, Японы нөхөрсөг тоглолтыг 2:45 минутаас гарах нэ. Тэгээ эх 7 хоног хэдүүлээ. Дэлхийн аваргын хэсгийн байдал ингээ бүрэн байж байгааг хэдүүлээ хараад бас за энэ нэг энэ хоёр гэдээ бас нэг харж агаад ярэ гэж бодож байна. Та гуравтаа маш их баярлалаа. Хамтаа үзэгчдэд ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эх 7 хоногт энэ удирдлагын 34 дахь дугаараар эргээд уулзах болно үзэгчтэй. Баяр та.